За сайн байцгаана уу. Энэ удаагийн влогийг та нарт төсөл төрөнгөөр харчаад нөгөө алтан өстөө гэх хэлж байгаа. Харин нөгөө бидний сонсдог, үздэг хүмүүсээс уучлахгүй удаан хугацаагаар сургал алга болчихлоо. Сургал алга болсон шалтгааныг тооцох юм бол жаахан байгаа боловч бас чамаас ч гэсэн үлсэн шалтгаан. Энэ хүүхэн чинь нөгөө ном үзээд байгаа юм байна. Эрдэм номд бүр гээгээр санахгүй. Хүмүүс нөгөө укаг болохоор яг дуучин гэдгээр тэгээд бүжигчин за тэгээд продюсер гэсэн янз бүрээр аль болсон ойлгодог баг. Энэ тав чинь бас эрдэм мэдлэгтэй гэж ихтэй. Сүйс нөгөө мастер хийгээд одоо тийм магистр хамгаалаад одоо бас дахиад удирдлагын акцент. Удирдлагын акцент биш түүн нэг London Startup гэдэг хувийн сургууль. Тийм хувийн сургууль. Тэрэнд энэ чинь одоо бүр бизнес леди болоо явчихж байгаа шүү дээ тийм. Яг заавчгүй одоо чамаг ингээ харахтаар чинь энэ залуучуудад байхааргүй мөрөөдлийн амжилттай явж байгаа байж тийм их олон ном үзээд явчих. Энэ хүртэлх одоо хийсэн зүйл маань яг миний хүсэж мөрөөдөж исэн төрсөн. Гэхдээ энийг дахиад цаашаа үргэлжлүүлж хадгалж авч үлдэхийн тулд мэдээж надад одоо зохицуулалт болон бизнес төлөвлөгөө дээрэс нь бас дахиад бусдад би цаашид одоо бусдыг дагуулж явж байгаа учраас хоцрогдож болохгүй. Дээрэс нь одоо хүүхдүүд бас сургуульд орж байгаа учраас яалтчгүй дахин суралцах хэрэгтэй шаардлага нөхцөл байдал үүссэн. Тэгээд надад бас боломжууд нь ч гэсэн бүрдсэн. Яагаад гэвэл хэрвээ энэ карантин бас болоогүйсэн бол би энэ тухай бодохгүй дахиад үргэлжлүүлээл ямар нэгэн байдлаар ажиллах байсан баг. Тэгээд яг карантины үеэр бол яг дуулах одоо ажлууд маань хумигдаад олон нийтийн арга хэмжээ ерөн зохион байгуулагдхаа болоод ерөн цаашид хэрвээ юм байчвал яг үгүй миний сэтгэл зүрхийг маш их зовоосон. Тэгээ хэрвээ би дуулахгүй бас бүжиглэхгүй байвал би ямар мэдлэгтэй бас боловсралтай бас ямар бизнестэй байх вэ гингүүд яалтчгүй бас дахиад өөр талаас сурч боловсрах хэрэгтэй болсон. Тэгээд энэ нөхцөл нь бас бүрдсэн болохоор сураад явж байна. Хүмүүс бодож байгаа шүү дээ. Уука бол амжилттай гэрлэлттэй тий. Тэгээд нөхөр нь бизнесмен юм чинь зөндөө мөнгө олж хахад яах гэж заавалчгүй өөр ажил хийж өөрөөр цаашаа сурчтэй тэгээд дах шаардлагатай юм бол гэж. Би лав энэ ойлголтыг бол насан багасаа ер нь өөрийгөө л болгоно гэж боддог байсан. Би өөрөө одоо хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг олно гэж одоо бодож зордیں۔ Одоо чи тэгээд бол хийх ёстой ажиллаа л хин бас гэр бүлээ авч байна, бас намайг авч явна. Тэгээд тусдаа заавалчгүй эмэгтэйнд өөрийн гэсэн хувийн юм орон зайгаа мэдрэхийн тулд хүн гэдгээ мэдрэхийн тулд өөр мөнгө хийх ёстой гэдэг энэ зүг үү те. Мөнгө хийх ёстой, мэдлэгтэй ах ёстой. Яагаад чи миний зөвхөн л нэг өөрийгөө үнэлэх үнэлэмж би хүнээр тэжээлгээд ч юм уу хайртай хүнээрээ тэжээлгээл би энийг аваа би юмтай хоолой гээл те. Ингээд ах надад бас нэг тийм сонирхол байдаггүй. Яагаад гэвэл хүн яг өөрийнхөө хүссэн юмыг өөрөө бүтээж ээж дараа нь хизээч цаг үе юу ч болсон гэсэн тэндээсээ хурдан ер нь бол гарчаад хин нэг харах юм бол тэгэл хамааралтай л болно ш. Дээрэс нь энэ цаг үед бол би тэгж бодд юм а. Заавал ээж аваараа ч юм уу эсвэл ах хичээрээ эсвэл нөхөр эхнэрээрээ ч юм уу хүн одоо дэмжүүлээд ивүүлэх биш. Өөрийн гэсэн үзэл бодолтой л тэрнийхээ төлөө өөрөө бүх зүйлээ зарцуулж авах цаг заваад одоо мэдлэг боловсрал мөнгө хөрөнгө чинээ юу вэ? Тийм учраас би болохоор хин нэгнээс хамааралтай байхыг хүсдэггүй. Гэхдээ би тусламж бол аавна. Гэхдээ тэр тусламж нь санхүү эдийн засгийн биш. Би яг мэдлэг боловсролын болон надад зөвлөгөө бас намайг одоо энэ тэндээс огцом одоо ингээл уналт болоход зөвлөдөг найз нар ах эгч нар аав ээж нар байна. Тэгээд бас тийм болохоор яг би ирээдүйд яг тэр тийм хүмүүс шиг л байхыг хичээдэг. Хин нэг ингээл мөнгө санхүүгээр биш яг юм яаж мөнгө олох уу, тэрийг яаж хадгалж авч үүж зарцуулах уу, яаж зөв зүйтэй байх уу гэдэг тэр мэдлэг бол миний хувьд бол хамгийн том баялаг гэж бодд. Ялангуяа энэ зуунд. Тэгэхээр одоо чи яг наад энэ гол чиний тогтцсон үзэл бодол чи хар нялхаас ч юм байсан үү те?
хар нялах гэдэг нь яг Хар нялах гэдэг чинь одоо нөгөө хүүхдүүд ч айгүй хайтар болсон. Одоо ингээл бараг 13 4-тэй хүүхдүүд тэгэл юм ярьж байна. Тэр 13 4-тэй үед би бол яг юу хийж яаж явж ирснээ санахгүй тийм. Би өөр нь 18 наснаас хойш юм. Гэл ингээл гинт нүд онгоо гэсэн юм шүү. Арайч 13 4 биш. Гэхдээ ер нь 13 4 юм байна. Гэхдээ тэр үед бол яг юм ээж аав бидрийг одоо өөрсдөө яг өдрөөр ажилтай. Яг тэр үед нь манай эмээ одоо өөрийнхөө нөгөө хэмжээндээ ингээд нөгөө чингэлтэд сайлын үнэнүүдтэй. Тэгээ тэрнийхээ сүү сайл нь илүү гарахт нь аав энийг аваачаад автобусны буудлын дээр зарж болно. Сүү гашлаад хэцүү байна. Эмээ нь одоо өдөрт явж чадахгүй учраас гээд эхэндээ бид нар нэг уулзрахгүй. Сүүлдээ сүү зарагдаад сүүн хар өрөөр бараг хурдан дуусаа дахиад дараагийн рейсийг бараг эмээгийнхээ өдрийн нэг сайны сүүгийн буцааж аваачч одоо хүнд мөнд зарах. Тэндээс ер нь бол айгүй их урам авч 9 дугаар сарын хичээлийнхаа удирдлынхаа юмнуудаа өөртөө нэг бэлддэг нэг түүх байдаг байсан. Тэгэд ер нь бол тэрэнд жоохон амтшижсэн. Гэхдээ тэр бол байнгын тохиолдоогүй. Яг тэр нэг сайлын үнэ тугалтай болсныхаа дараах хүртэл тэгээд тэр чинь дууны туршдал гэсэн үг гэдэг шүү дээ гэдэг шиг. Тэгээ ер нь бол яг тэр тогтсон үзэл бодол бол яг нэг 18 9 настайгаасаа ер нь яг өөрөө ажил хийж үзмээр яг стэнөө дальжиг өөр оргоно гэдэг шиг байнга ер нь би чин дээр 3 хчтэй юм чинь. Тэгээ ер нь хч нартай айгүйх загнуулна би нөө өөрийн гэсэн юмгүй манай хч нар чи өөрсдөө яг 8 дугаар анги төгсөнгүүтээ одоо манай хамгийн том их чи юм гутлын үйлдвэрт ажиллангуудаа юм чех рүү үйлдвэрт ажилд явцсан. Тэнгүүд манай хч биднэрт айгүй гой хувц явуулаад юм цалинтай олонгууд бүр ингээл их чишгээ болчмаар санагдал. Тэгэл манай яг дээдлээс 2 дахь хч маань соёл урлагийн их сургуульд дөөрийн дуулаачийн ангид сурахтаа ингээл хурган ингээл амар ганган уруулаа улаанаар будаад хумсмс айгүй гой ургадаг. Тэгэл ер нь бол ихч нарыг хараад тэмч болмоор санагдангууд надад мэдээж ямар ч ажил цалин ээж аав бол ихч нар шиг тэгэж өгч чадахгүй. Яг тэгвэл ихч нар л одоо сургуульд ажил явгууд тэднэрт мөнгө өгнө. Би чинь зүгээр л сургууль руугаа ингээд яваад ирэх хооронд надад ямар ч боломж байхгүй. Тэгээ ер нь бол манай ихч нар аягүй тийм ганган дэгжин байгаад идэг болохоор би яг тэдэр шиг болохыг аягүй хүсэл. Тэгэл ер нь ингээл хуваараа 19 настайгаасаа ер нь бол ажил хийж эхлээл. Тэгэл ер нь тэндээсээ өөрөө маш их бие даавал. Гэтэ ер нь бол тэгээд гэрээсээ бол гараагүй л дээ. Гэртэл байсан. Яг ээж автаа хамт амьдрын. Тий. Тэгтээ ямар ч байсан ажил их юм шүү дээ. Саний энэ тий одоо ингээд яагаад үзэхтэр чинь нөгөө би танаа их чи дөөрөнд дуучлалт дуулаач төгссөн битгэхгүйсэн биз дээ. Дөөрдөө бол ажиллаж ирсэн үү тий? Дөөрдөө ажиллаагүй. Гэхдээ нэг хэсэгхэн хугацаанд бол ажилласан. Тэгээд өөрөө тэр дондор нэг Америк яваал Израиль явангуудаа тэг ер нь бол дуулахаа болцсон бизнес хийгээд тэгээ одоо ч гэсэн ер нь бол бизнес хийгээд тий. Тэгээд ямар ч гэсэн их залгамж халаач гэх юм уу гэрийнхнээ ямар ч гэсэн аав ээж маань ер нь өөртөө урлагт аягүй дуртай. Тэгээд ер нь бидрийг байнга л хооронд нь өрсөлдөөл би чинь өрсөлдөөл босч иж барыг 70 дээрээ иргээл манай их чинь зүгээр үсээ ингэж хаяал. Тэгээ ер нь яг тийм гэр бүлийн аа манай айгу их бидрийг нь одоо манай охин тэрийг чад манай хүү тэрийг чадна одоо тэр маань энийг хийн гэл тэгэнгүүт тэндээс ер нь гэр бүлээр айгу их урамшиж өрсөлдөөл. Тэгэл өрсөлдсөн юугаа гадаа гарч гудамжинд юуны байрны гадаа одоо доотлын ангийнхаа хүүхдүүдэд одоо долох хүслэн бүжгийн уралдаан тэмцээнд ороход нь бүжгийн зааж өгөөс дүүнэрийнхээ тийм үү. Тийм. Чи тэгсэн 10 жилдээ бол ерөөсөө тэгэл гэлэхтэр чинь бүр хар нялхансаа бүжгэлцсэн байх гэдэг. Тийм ер нь бол дандаа урлагийн үзлэгт орол дандаа бүж нэг хамтлаг болоод соло бүжиг хийгээл Монгол дуудуулаа Орос дуу шүлэг гэл ер нь бүх юмд нь ингээд би ер нь өөр аягүй дуртай. Тэгэл ер нь дандаа хамаатныхаа дүүнэрийн урлагийн үзлэгийг бэлдэж өгдөг гэсэн өөрийнхөө төрсөн дүүнэрийн бас Заяа Дөшк хоёрын сургууль дээр нь очиж урлагийн үзлэгийг бэлдэж өгдөг. Тэгэнгүүтээ айгүй тэрээ дүүнэрийнхаа бас найзуудаар нь цуслангийн найзуудаар нь дамжуулаад одоо стокагч амаргай бүжиг заадаг гэсэн гэл. Тэгээ би нэг бүжигээ заахта мэдгүй миний нэг 10 арил айгүй тийм таатай л идэм шиг байгаа. Тэлстэй. Тэгээд нөгөөний хүүхдүүд даасан зөвлөгөө өгнө. Одоо ингэ хэрэгтэй, тийх хэрэгтэй гэл. Тэгээд
Тэгээд ер нь бол насан багасаа л хүүхдүүдэд айгүй их ер нь бол дүүнер та бүжиг айгүй их зааж өгдөг байсан. Тэгээд сүүлдээ нэг хамтлагт орох гэж ер нь айгүй хичээдэг байсан. Тэгэл ямар нэртэй лээ барыг сонгуулиар нэг дуулдаг хамтлагт хайлт орж дуулж өгч ам барьж туслалцаал. Тэгэл ер нь айгүй олон тийм хамтлагт барыг 4-5 хамтлагт тэгж орж явж исэн. Тэгээд сүүлдээ өөрөө хамтлаг байгуулаад тийм тэгэл ер нь энэ тентгийн шүүгч нар айгүй их дуртай. Тэгэл тэдрээ ийм үнэлдэг, хурцлдаг үгүүд нь намайг айгүй их урамшуулж тэгээ ер нь энэгээрээ би тууштай байх хэрэгтэй байна. Чи ер нь дайчин шүү дээ тий. Баярлаа. Тэгэхээр чи одоо би чамайг нөгөө 5 хүүхэдтэй айлын манд би өөрөө 5 хүүхэдтэй айлын том нь байхгүй юу? Чи 6 юм байна шүү дээ. 6 хүүхэдтэй айлын дундх нь болж таарч шүү дээ. Айлын дунд хүүхдүүдийг хүн болгон тэгж ярьдсан байлээ шүү. Нөгөө ах эгчтэй зодуулаа болчихгүйгээ тэр эдэх учрыг аягүй сайхан олдог тий. Тэгээд дүүнэрийнхээ харж мараад учрыг аягүй олчдаг. Тийм учраас харьцааны соёл жигтэйхэн сайтай байдаг гинэ. Юм ингээ учрыг аягүй сайхан олчдаг тий. Сурлагандаа ч гэсэн тийм байдаг гэдэг байхгүй айлын дунд хүүхдүүд ингээд ийм сурлах сайтай. Тэр сурлах сайн нь бол ингээд лоцоож бүр ингээд сүртэй юм ингээд туг мугаас хасалцуулаад эмтлээ сайн биш юм аа гэхэд энэ яг ямар сурд юм бол гэхэд хамаг юм сайн байдаг. Тэгээд ялангуяа одоо ингээд нэг юм салбар хариуцсан захирал юм уу тэг гүйцэтгэх захирлын албан тушаалыг хачинсан хэлбэг дайлын дунд хүүхдүүд эдэн гэсэн шүү дээ. Тийм би ер нь яг өөрийгөө нэг намайг айгүйх манлайлагч манлайлна одоо ингээд тэргүүлнэ гэхээр би болохоор яг ингэж удирдах ингэж биш яг хамт одоо яг гүйцэтгэх талдаа надад яг чиглүүлэгч одоо коуч тасгалжуулагч юм уу те эсвэл продюсер байх юм бол яг тэр дундаасаа би өөрийгөө айгүй сайн илэрхийлж бүгдээр ингэцгээ тэгцгээ гэл те одоо энийгээ би бол яг киви хамтлаг дээр айгүй сайн харуулж чадсан болоо манай продюсер маань продюсертай л ер нь би өөрийнхөө нөө юу хүсэж мөрөдөж байгаа зорж байгаагаа одоо багш намайг таарж байгаагаар би танд энийг үзүүлээ тэрийг үзүүлээ би ингэмээр л би тэгчмээр л би ер нь тэгж боддоо штэ гингүүд эрт орой би тэрийг илэрхийлсэн цагт хизээ нэгэн цагт тэр боломжийг гарч ирэхээр энэ нэрээ тэрийг хүсэж исэн энийг нэрээ нэг ингэж өгчээгээд заавал тэр дараа биш яг хүссэн тэр ер нь хүсэж мөрөөдөөд тэрийг илэрхийлж ил болгоно гэдэг бол хизээ нэгэн цагт тэрэндээ хүрнэ л гэж боддیں۔ Санаал явдаг байх нь шүү дээ. Тэгэхээр одоо ингээд за 6 хүүхэдтэй айл юм байсан. Ихэнх нь охтуудс нэг хүү юм шиг үү те нэг хүү юм шиг үлээ шүү дээ. Тэнгүү чинь олон охтууд бол хоорондоо тэгэл задлтан нэг би хамт байж байхдаа нэг хэрэлдээл задлтаал гэлэнсөө хол ахтараас санаал үлээл гэл гисэр байж байгаа л тэгэл ингээд нэг насны явцтай холдоол гэж эргээл жоохон насны явал одоо яадаг юм 40 өнгөрөөл гэл хэлэнгүүд эргээл би нэг айхтар сандаг болт юм байна гэж би анзаарсан байхгүй юу. Тэгээд нөгөө хэрэг би буруу ойлгог бол дээр нэг чиний ярьцлагыг уншижсэн чинь чиний ярьцлаг шүү нэг чиний тухайн нэг ярьцлага уншижсэн чинь уука нэг юм их сонио охин байсан багта абууга яв ягаанаар абуутсан гэлөө бутсан ч гэлөө нэг хүн бичсэн. Тэгээд гэсэн үгүй манай их ч ярьжсэн баг. Тийм үү. Тийм. Тод юм ягаан пинк гэрч гэлөө бут. Ногооноор шараар гэл тийм. Хөшиг шууд юм хар. Миний энэ талын миний энэ харах үнцэг юм байна. Миний энэ үнцэг юм байна. Миний энэ гэнгүүт би ингээ харахтаа бүх юм нь өөр юм уу тийм. Тухайн одоо дөрвөн ханаал би өөрийнхөө өрөөний гэсэн шүү дээ. Өөрийнхөө өрөөний дөрвөн ханыг тухайн үед би яагаад ч юм одоо reggae стилд айгуу дуртай байдаг байсан. Яагаад вэ? Эрхчлөө, peace, их тайван одоо зүгээр л эд зүйл материалд одоо ямар ч ач холбогдол өгөхгүй зүгээр л юм хайраар бялах гэж. Тэр үед тийм. Тэгэнгүүт тэр үед би яагаад ч юм зүгээр л юм өөрийнх нь таалагц аюугаа юм одоо би шарнаар байгалийн ногоон өнгөнд ер нь өөр аюу байгальд аюу дуртай. Тэгэл яг тэрийг би гэртээ харж сэрнэ. Тэгээд миний хөшиг хар байх хэрэгтэй гэлгээд яг ч нөгөө яг мөрөдлийн хөшиг биш зүгээр нэг юм хар хөшиг. Гэтэ өнгө нь удаа. Тэгээд тэгж бол яадаг. Тэгэл манай гэрийнхээ орж ямар сони юм баа. Тэ чи зүгээр өнгөт зүгээр таалагдах бол зүгээр цаашаа гарч байгаа гэд. Тэгээд ер нь бол өөрийнхөө орчныг ингээл янз янзаар бүрдүүлээл тэгээд
сүулдэ тэрийгээ ч нэг одоо нөгөө хүүхдүүд дээр шигсэн ташиж үзээ. Тэгээ яваг үлдээ ер нь бол тэгээ сүулдэ гэр бүлтэй болоод бол одоо шал өөр болсон. Тэгээ яг нэг гэхдээ өмнө тэгэл өөрийнхөө хүсснийг үтцсэн, хийцэн. Гэхдээ чиний тэр өнгө чи одоо ингээд хумснаас өсөлөө. Харин тийм ер нь энэ ахгүй юм биш үү? Тэ юм ассан гэсэн тэ. Намайг аюу гай баясгадаг. Аха. Саяхан нөгөө одоо би нэг рекламын текст бодоол за зөө гэдэг ингээд хүн ингээд дотроосоогоо үзэсгэлэн хүний дотоодгоо үзэсгэлэн гадаадгоо үзэсгэлэн хоёулаа ингэж төгсөж тэр хүний ингээд энерги нь цацардаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ би дотоодгоо үзэсгэлэн хүн ярьдаг штэ нөө сайхан сэтгэлтэй бол гадаад үзмж яах те тэр байдаг зүйл хотлаа штэ хүн чинь нүдэрэл итгэл байхгүй. Тэгэхээр нүдэрээ татагдана. Тэрний дараа мөн чанарыг нь таньна үхэхээс шууд харснаа амар хостой биш дотор нь ороод бүтцсэн байгаа штэ. Юу яана гэж одоо тэрэнд баг итгэдэг үү нэгтэй үний одоо хамаг юм зөгцсөн л ах хэвээр гэж боддог. Тэгтээ гоо сайхан өөрөө сонио ойлголт. Зарим хүн болгон чам шиг царилэг төрөхгүй ойлгомжтой. Чи гэрээсээ хамгийн царилэг юм билээ шүү дээ. Тэгээ хар нялхаас ч хүмүүс эргүүлдэг гэсэн эсвэл чамаг арай юм нөгөө Европ төрхтэй болохдоор чинь яг уу шоолуулах уу шоглуулах уу ер нь 10 жил тахтай л айгүй эмзэглдэг одоо тэр үед мэдгүй шар хүнийг л одоо шар муур шартай гэл тийм шүү дээ шар муур тэр үгэнд айгүй эмзэглээл багшаа намайг энэ шар муур гэдэг ингээд минийхөө ачаад өөрт нь хар муур гэд илчих гэдэг. Тэгэл би тэрнээс хойш чи өөрөө хар муур гэд хэлээ. Тэгээ ер нь бол тэр зүгээр л ер нь ингэж хэл юм байна гэд яг тэр үгнээс бол би айгүй их намайг хин нэгэн ямар нэгэн өнгө болон зүс царайгаар ялгуурлан гадуурхах юм бол би буцаагаад өөрт нь тэр нь ямар мэдрэмжтэй байна гэдгийг хэлчих хэвээр байна гэл. Тэгээ гэтээ ер нь бол айгүй их одоо жирийн нөгөө хүүхдүүдээс айгу өөрөөр хүлээж аван тэгээ тэр үед чинь нэг юм өдөлт мөдөлт нь айгу тийм сонин өдөлтөд үүссэн шүү дээ. Ингээд хатгах ч юм уу, цулгах ч юм уу. Юм авч булаад зүхт нь амар утгагүй. Би болохоор тийм нөгөө нэг юм давчуу ийм нөгөө нэг мэдрэмжинд одоо хүртэл ер нь амар тэрнээс юм фабиот байхгүй ингээд миний юмд зөвшөөрлөг өрөх эсвэл миний юм алга болох ч юм эсвэл надад ингэж зөвшөөрлгүй тийм хурж мөрөх юмд бүр ингээд шууд мэдгүй нэг дотор шал өөр юм гараад мэдрэмж гараад ирчихдэг. Тэгээ ер нь бол төргөн уртайл юм шиг ба. Тийм төрлийн хүн болохоор би аль болох одоо хин нэг нь ямар нэгэн байдлаар надад тийм одоо зүйлийг үзүүлэх юм бол айгүй хурдан өөрийгөө тэндээс хурдан авч гарч ингэж болгоомжлно. Гэтэ заримдаа бол тэрийгээ би байлгаж явах хэрэгтэй гэж боддtiin. Бид нэр анх Кивийн хамтлаг одоо яг зургатаар гараал ялцлага өгөөл клип гараал эхлэнгүүт гудамжаар явж байхдаа нөгөө дулч явж юм авч ингээл тэнгуү тэрэнд гэтээ тийм гоёор биш ингээл амар нэг юм муухагаар тэгэл одоогоор нэг юм янз бүрийн онлайнаар гэх юм бол янз бүрийн мимүүд л юм шиг байгаа тий одоо үхүү гэл хараа дууны юм угаа жижигээр тэгэл олон клип дуу гаргаад ирэнгүүт юунууд нь арай өөр болоод дасаал тэндээс одоо нэг хэрхэн өөрийгөө яаж авч гарах уу гэдэг одоо арга барилтай болоод тэгэл ер нь яах хэвээр бэ хүм одоо ямар төрөл нь одоо нийт хүмүүст таалагдахгүй ямар төрөл нь их таатай байгаа ингээд тэр дундаасаа өөрөөсөө нөгөө хүмүүжж байгаа юм л да. А тэгтээ чи жоохон багт эргээд хойлоо чинь нэг баг настай орё л да. Жоохон багтаа бол зодтолдог байсан уу? Нэг удаа зодтолчихсэн нэг ангийнхаа нэг их төргээд нэг хөхттэй. 3 дахь ангид хаа би тэрийг бүр амар сайн сандаа бүр нэг ичмээр тэгсэн чинь манай ихч нөгөө орж ирсэн. Ингэж манай ихч надаас яг 1-р ангийн нэг ангиар ихч байсан. Тэгээд тэр үед нөгөө манай ихч одоо нэг жүжигчин Цолонбаяр биш төгтлөгч. Цом ахтай нэг анги байсан. Цом ах тэр хоёр орж ирээл намайг аргатал тэгэл манай ангийн хөхтийг бас тэгээд яг бүрэн санахгүй ямар ч хэсэн би тэрийг манай ангийн нэг охиныг айгу дээрлэхэд ахаар нь би хоёо гэж хэлчихсэн. Хоёо. Тэгтээ бүр аяхгүй амар бүр ингээд амар юу яжсэн юм ямарчсан нэг айгүй хүүхд хамгаалч нэг тэгж зодтолтж ижүүлээ. Тэгтээ тэрнээс хойш багштай загнуулаад эмэгтэй хүүхд ингэж болохгүй, эмэгтэй хүүхд тэгж болохгүй. Тэгэл нэг тэр үед манай ангийн багш хишгээгээд багш байсан шиг санаж байна. Тэгээ тэр багш маань надад айгүй сайн ойлгуулж илээд. Тэгээ хэлэхдээ чи ийм хөөрхөн охин байж ич эрэгтэй хүүхдтэй ингэж зодтолтож болохгүй гэлтгсэн чинь би бүр ингээл би
би хөрх юм байна гэж анх мэдчихэж байгаа байхгүй 3 дахь ингээд. Тэгээ би зодтолтож болохгүй байна. Тэгээд энэ манай ангийн тэр охиныг ингэж дээрлэхсэн штэ ингээд тэрийг тэгээ чиш бод багш нартай хэлэх хэрэгтэй гэд. Тэгээл нэг их уйлал баг ангийнхан байгаа тэр чигтээ ингэж гомдож ингээд би зодтолтос тий. Айл 10 жил сурч ирсэн. 35 6 бодолт юм уу? Тэгтээ чин танах чин 6 бодолт байсан. Тийм 6 бодолт. Тэгтээ чин чи тэгээд ус түлээтэй бол айхсан гэсэн үү? Тэг би яг нөгөө ус төлөөгээ зөөж одоо нэг гэрийнхний дандаа охтууд юм чинь манай эрэгтэй дүү надаас жоохон. Тэгээд манай дээдлийн ихч бол зүгээр л би хоол моол аяг тавг угааж цэвэрлэх юмдаа бол үнэхээр амар дургу. Тэг шал давцамж нь айгүй балай аим ойрхон болохоор ер нь бол дургу. Тэгэхээр ер нь жоохон хэцүү гэс болдог юмнуудыг ер нь бол сонгож аваад хийчдэг. Тэгээ яг ийм усанд ер нь болж л өгөл би ийм хол явдаг ажлуудыг айгүй их сонгож хийдэг гэсэн. Яагаад гэвэл айгүй гоё ганцаараа байх боломж тэгэл айгүй их боддог, төлөвлөдөг, мөрөөддөг. Тэгээд манай 6 буудлаас нөгөө одоо нөгөө дайрхийн тэнд Дондог дулмын рашаан гэдэг нэг рашаан байдаг гэсэн. Тэгээ би 6 буудлаас тийшээгээ усанд явах амар дуртай. Ялангуяа нь шүү дээ. Тэгэхээр мэдгүй хичнээн километрийн тэгээд 2.10 бетонтай. Тэгээд тэр нөгөө бетонтай устай өглөө нар мандж яхад тийшээгээ ингээд явах мэдрэмж надад бүр амар гоё. Ялангуяа нөгөө хашаанууд дуусаад шууд Дондог дулмын рашаан хүртэл ингээд лаг гоё цэлгээр агаар нь тэгэл усаа авах тэр нөөдөг тэрүүгээр тантаа эмээ өвөнөр настай хүмүүс тэгэл тэдэр амар хөөрхөн юм яриад тэгэл тэр яриануудын сонсоол ярьсан яриануудыг замдаа бодож бетон дээр нэг ингэж сууж нэг онжгоо норгоол тэгэл нөгөөтгөө бас зам хүртэл нөгөө нэг олон хашаа хүртэл тэрийг нэг жоохон хатаах гэж бас үзээ. Тэгээ тэр дорсомж амар орж ирж байна. Тэгээ ямар ч хийсэн өсвөр насндаа бол айгүй их тийм ер нь өсвөр наснда тгийж айгүй их мөрөөддөг ивжил мөрөөдөж айгүй юм мундаг хүн болох юмсан гоё ах юмсан гэл. Тэгтээ хөөрхөн юм те одоо чи бодод үстэй амтан хүн мэдхгүй шүү дээ чамаг юу усанд явж исэн гэж сонсоод баг шоконд орж байгаа илгүй. Дээрс нь тэгээд нэг усанд явж байгаа жаахан хөвгт чи яах юм ингэж шударч өчөөл тэгэл сайн уунаараа сайн уу тэнгэрээ гэж мөрөөдөж явж байгаа хүн чинь сайлтд юм баа үстэй тий. Тэгээд чалуулаа хаттай гэж сайлт. Тэ өсөө 2 баах уу? Тийм би янз халтар царайтай гарч явах үед би нөө Дианирегийн нөө стил надад бүр амар таалагдал. Яа тэгэл нөө нэг юм амар юм. Дианир чинь галзуу нэр тий. Астролитагийн нөгөөтг штэ тий. Тэр чинь Санта. Тэр Санта юм уу? Дианир чинь болохоор нөө Чвитагийн нөө хөрш за. Тэнгүүтээ Дианир яагаад ч юм ингээл дандаа астролитаг хамгаалж мангуалдаг. Тэгэл нэг юм характер надтай амар юм төстэй санагдаа. Тэг би Дианираг ингээд сэмхэн битүүхэндээ дуурайгаал өөрөө шууд үсээ ингэж хаачлал ээжийн бигүүдээр ингэж өсмөсөө орож энэнгээр ингээл банда зүгэл буцаачлал толинд юм нууцаар харчмаар. Тэгсэн чинь яг манай нөгөө годомжинд хамт тоглож исэн хөлтөд намайг Дианертэй адилхан гэлцэн чи бүрстэн дээр гэл. Тэгээ ер нь яагаад ч юм би нөө нэг хүнээс ер нь айгүйх юм суралцдаг надтай ижил төстэй үзэл бодол юм характер ч юм эсвэл нэг юм төстэй өнцөг болон харах юм бол яагаад ч юм би ингээд шууд өөрөө тусгаад авчдаг. Тэгээ тэр мөн чанарыг нь тэгэл тэрнээс хойш ер нь ингээд нөө нэг тэрнтэй энэтэй адилхан гээл тэнгүүт нэг удаа Санта болж үзэж гараа. Нэг удаа Стерлита болж үзэх гэж гараалаа. Тэгээ ер нь бол нөгөө алтар царайд гэдэг киноноос ер нь бол айгүй олон зүйлүүдийг сурч исэн тэндээс ингээл мөрөөдөл тэгэл Астролита чи ингээл 20-ын даашинж өмсөж хачингөт нь oh my god гэх тэр үчин цагаан хавс ууц хайгаал тий. Тэгээ ер нь бол алтар царайтаас болол айгүй олон зүйлүүдийг сурч ижүүлээ яг юм мөрөөдөл. Алтар царайд гарч ирсэн Улаанбаатар хотын гудамж нөө эзгүүрдэг байсан юм чи яах юм тий. Тэрний дараа нөгөө үнээрээ чигэлтэй нөгөө сохомсоос ирэл гарсан чи боддоо хаам руу ид байхгүй юу. Хаам руугийн одоо нөгөө нэг бүрэнхий одоо тэр нөгөө бамбруш кафе шүү дээ. Тэнд чи ингээд энэ хотын хамаг гарууд цуглана. Бид дандаа тэмцээл хийж чинь юу ч яа тийм ажилтаа юм шиг тэнд дэждэг за. Тэгсэн чинь бодолтой тэр үнээрээ нөгөө жангум шүү дээ. Жангум гарсан чинь ингээд тэр паб тэр чигтээ дуугаа болоод
Кино үзээд Serial үү? үзчихсэн. Oh my god. Юу гэсэн үг юм бэ? Тэ ийм орцсон донтой ардтай хүн бас сонин шүү манай ардтай хүн те. Тэр үед тийм гэдэг чинь. Халтар зараад гарахад пан гэл ингээл годомж нь хоосон болол бүр юу ч ажиллахгүй штэ. Байлдан Чи тэ халтар зараад ирэхэд нөгөө Стерлитагийн хоёр ирнэ гэхэд нь очиж исэн үү? Аггүй бидэрт тийм боломж бол байгаагүй. Ирсэн штэ энэ чи. Чи ирсэн гэдгийг сонсч ийсэн. Ирлээ. Буу юм боллоо шүү. Тий. Ричард Гир Стерлита хоёр баг зэрэгцдэг байхгүй юу? Харин тэгсэн. Тэгсэн чинь тэд нөгөө халтар царайтын багийнхныг авчирж байгаа газрууд нь гол гаргацсан юм шүү. Мөнгө төгрөгийг нөгөөгүй. Тэгсэн нөгөө Стерлита чи яг тэр кинон дээр гардаг шиг уйланхаа ингэнэ. Оо. Ингээ өрөөнөөсөө гарч ирэхгүйсэн ингэнэ. Тэр хооронд гэсэн чинь манай нэг хоёр найз хүүхэн тэр хоёр модель. Тэгээд бид гурав хамаг ганган дээрээ тавиад яг ч тэрийг үзэх гэж авах гэж байгаа байхгүй юу. Тэгэл айгүй мундаг нэгнийх нь тэгэхэд нөхрийнх нь машинаарч буулуу та. Тэгсэн чинь бид гурав Стерлитанд гарч ирлээ. Санта гурав биш тэг гэж. Арай нэгтэй болдог байхгүй юу. Тэгээ нөгөөд ч өөрхөнтэй тэр уулзсан дээр ирэхгүй байж уйлж жагаад тэгэл дөнгөж ингээл орж ирснэ. Ингэчл яваад өгсөн. Оо. Мөнгөний нөгөөг нь зүрх амтай. Тийш. Одоо ингээл бодохдоо нэг айгүй том тухайн үед жиж жахан цураа ингээл гоё гэж бодчихсон. Тэр нь тийм ээ. Холтолцсон биш түүрхэн амтаа. явжсэн байхгүй тэ ирээд айгүй гоё заагаад тэрийг өгсөн. My god. Ирхэн ирсэн шүү. Хин өрсөн баларсан. Нэг байгуулга байсан. Хичмээрэн гэх. Тэгэл тухайн үед нөхийг нь сонсоол. Тэгээ Ричард Гир ирээд яг тэр үед нь. Тэгээ Ричард Гир ирсэн чинь би сэтгүүлийн ангийн оюутан. Тэгээд сэтгүүлчдийн тэр уулзах гэж барьж ийн гэдгсэн. Манер бодохдоо өөрийгөө дэлхийн суперстар ирж байгаа юм чинь Улаанбаатар зочид буучаад нэрээ солиод хит хитэн өрөө өнгөж сольж байна гэж бодсон чинь таньдаг хүн байна. Гэтш. Нэг ч хүн танихгүй. Ааха. Бүр гайхаад одоо би одоо Ричард Гир ирнэ гэсэн чинь тийм үү тэгээд бас өцөлдөг мөнгө төлөд байгаа ч гэдэг төрөөсөн юм гिच юм яриад байдаг. Тэгээд хөшөө тэгсэн байж штэ гэдэнгүүт нуулзын очрыг авчлаа. За цугаараа нөгөө ярьслаг үг юм уу би бүр бүгд чийлгэж мэлгээд за. Монгол орны тухай сайхан дурсамжлалтай гэж байгаа. Тэгээ бүр бэлгэлжсэн байдсан шүү. Тэрийг манай ангийн хүүхэд бичсэн. Тэгээд нөгөө мөг чинь хоолнд урлаа. Гэтш. Тэгээ нөгөө Монголын хамаг тухайн үеийнхээ том бизнесийн одууд нь хоолнд урьсан юм байна. Тэгээд нөгөө 30 доор байрны штэ ерөнхийлөгчийн 30 доор байрны хоолнд урьсан чинь босоо цуглчаад байдаг өнөө хэрдэггүй. Тэгээ яасан бэ гэд харуулсаа гараад нөгөө бүтэн цагийн дараа үгүй энэ одоо ингээд од хүн чаана тэгээ дэлхийн од юм чинь цагаа барих л ёстой шүү дээ. Тэгээд яасан бэ гэсэн. Мэдгүй сая нэг бакал өмссөн борлуулгад орс ирэхдээ нөгөө явуулсан шүү дээ. Оо болоо. Өнөө өчгөө явуулсан. Чаас. Яг уу. Тэгээ голтой айгуу сонир боостой Монгол хүмүүсийн сэтгэхүй айгуу сонир. Уулзаад яг яах гэж ирсэн гэсэн зүгээр л. Тухайн үед одоо селфи мэлфи гарууц хамгийн байхгүй юм чинь дааш зургаач авахыг төлөвлөөгүй. Зурагч нь авчиж өгөө яасан зүгээр л Ричард Гирийг хоолнд урьсан юм. Ийм болчихсон байгаа шүү. За засаар амшаад сэн юм санаанд орчдгийг тий. Тэгээд бас нэг инэттэй юм ярьчихгүй. Гинт инэттэй юм ярьмаар санагдчихлаа. Манай нэг танхилан охин тэр. Тэр нэг жангум өнтер гэл гараал гэсэн чил. Уунаараа гэж дуулаас алхаа хэлсэн. Уунаараа ажуунаа гэж үгсээс байхгүй. Тэгэл гэснээр нэг өдөр зээч би шийдлээ. Би 8 хүүхэдтэй болохоор шийдлээ. Гүйч миний охин 8 хүүхэд арай л их шүү. Миний охин заав гэсэн. Гээ би чамд хэлчихээ би 8 л хүүхэд гэсэн бол 8 хүүхэдтэй бол. Яаж байгаа юм бэ гэсэн чи одоо чи нөө санта тэргээд нэрлэлцэн. Том хүүхэдтэй жангум гэж нэрөөгөө тэгээд ингээд 8 солонгос фэн нөгөө хүүхдийнхээ нэрийг өгөх гэж 8 хүүхэдтэй болох гэсэн шүү манай. За дуртай хүмүүсийнхээ нэрээр нэрлэдэг. Тэгээд заримдаа боддог шүү. Монголчууд юм сонио харддаг юм уу учраас Монголыг одоо ингээл хоёр том гүрний дунд байж байгаа тулдаа айгүй сайхан ингээд тусгаар тогтносон хэвээр яагаад байдаг баг. Үгүй бол ингээд айгүй дэлжгэр аваадтай чи бодолтой тий ингээл тэгж шуу ингээл эсвэл бол шуурал нэшгээ солонгос бол шууралтай одоо нэг хэсэг чинь бас юу болсон бэ нөгөө дугуулангийн кино гардаг гэсэн шүү бас нөгөө тэнгэрийн доонд болсон. Тэрийг мэдгүй. Яаж ч энэ санаж юу гэдэг нөгөө нэг юм хатантай нөгөө хятад кино нөгөө
Хуанжугийг. Тэгээ хонжугийг байхгүй те манжуудын. Тий. Манж чинь бол уусаад ингэсэн арт юм. Монголчуудын уус гэвэл хамхан юм биш үү? Зүгээр солонгос руу бүх визийн чөлөөтэй. Ямар ч хүнийг ингээд солонгос руу зүгээр ингээд яв гэхэд бөөндөө дөрөв гарчин за. Тийм шүү дээ. Би бүр тэгж боддоо шүү дээ. Энэ юу бодож суучт юм бол энэ солонгосууд нь тэгэл ийшээгээ яасан хөрөнгө оруулалт хийн гэл машгарал бат гэл бачаар уус. Даач нөгөө хоёр талын нөгөө баавга тэгээ нөгөө панда хоёр ч явахгүй л ахaltaа нөгөө нэг талд хөрөн баавга нөгөө талд нь тэгээ басны баавга гэдэг хоёр том юмны дунд бид нар ингээ хураг ишгтэй ингээ байж байгаа тий гэж бодогддог шүү. Танаа хүүхдүүд ямар кино үзэж байна одоо? Манай хүүхдүүд үзээд эхэлсэн үү нөгөө моо хоёр ч үзээгүй одоо тийм YouTube-ийн Roblox гэл энэ зүрийн тоглоом тэгэл бахан бичлэгүүд л ер нь жилээ цагаараа үздэг. Тэгээд танаа хоёр ч нөгөө хэл зааж өгөөг байхад хэл сурчиж байгаа сте YouTube үзэл картун гэх мэт. YouTube generation л гарч ирээд шүү дээ. Англиар шууд яриад эхэлж байгаа. Англиар шууд яриад тий. Одоо таварч чинь сургуульд орчиж байгаа. Одоо сүбэд 9 сард сургуульд орно. Одоо тэгээ сургуульд орохоор нь яандаа эхлэх үү? Тийм би ер нь бол одоо яг сүбэдээ сургуульд орох хүртлээ ер нь бол амар сайн хичээж яг ажиллаад тэгэл яг сургуульд орох үед нь яг нөгөө хүүхдүүд тэгээ нөгөө яг цаг зав гаргана гэж ер нь тэгэл үдсэн тул сургууль яах юм шүү. Би дахиад юм яриа. Яг миний доотлын охинд нөгөө 3 дүү байхгүй надаас. Тэгээ би 1-р ангид орчвол гэсэн чинь надад бичих үсэг залаа манаа авэж нөгөө дайм болно гэдэг нь би тэрийг хэлж байгаа байхгүй. Хичээлдээ орчвол гэл АБВ гэл ингээл үзэл явчихчих. Тэсэн чинь ингээд манай ээж ингэж миний өөдөөс ингэж харц суучаад тэгээ чи тоош ингэж суучаад тэгээ дунд надлуу ингэж намаа харуул суучаад цаандлага харуул суучаад тэгээ уншуулдаг байхгүй. Майхангийн зураг байгаа юм чинь. Тэг энэ чи би асар гэж бичсэн яаж мэдхий. Тэгээд намайг ууш гэдэг. Арж байгаа л майхан гэлдэнгүүт манай моо тэргээл нэг тоглоо бад гэл ингээд нясалж мэсэлдэг байхгүй юу. Тэгээд би хитцээ ч өргөө бичих үсэг сурахгүй юм байна гэж үзчихсэн заа юу. Бүр айгүй хэцүү гачин яагаад майхан тасар гэж нэр өгж байгаа юм бэ гэл айгүй гомдсон. Тэгсэн чинь манай дүү 1-р ангид орлоо. Тэгсэн чинь манай дүү надад зааж хатан дэрэгдэн сууж байгаа уншаа сурцсан. Тэгтээ айгүй сонио уншаа сурцсан. Номын зөв харуулаад тавьчихтаар уншиж чадах болчихсон. Үгүй ямар нэгтэй. Тэгээ ингээ эргүүлж харахтаар бүр ингээл л та асар басар нохоо тийм уншиж чаддаг. Тийм болцсон юм. Ямар тийм. Тэгээд нэг хүнд нэг юм эцэг ихээс нь ингээд нэг юм санаас нь ингээд нөгөө чамд одоо танаа аваач хоёр хичээлийг зааж өгдөг гэсэн үү? Үгүй. Өгдөггүйсэн үү? Чи яаж сурсан тэгээд? Их чах чин зааж өгөх юм уу? Чи бүр бие дагаа сурсан юм уу? Бие дагаа тэгээ ямар лаг юм бэ? Би манай ангийн баа уянга инх уянга гэд баа уянга нь болохоор манай ангийн дарга. Тэгээд инх уянга нь болохоор яг манай гудамжинд ийм хамт байдаг гэсэн. Тэгээ ер нь манай баа уянга тай ангийн даргатайгаа нийлээд ер нь бол хичээлээ айгу хийж сурж тэрэнд айгу урамшиж хамт хичээлээдэг байсан. Манай ангийн дарга ер нь бол намайг хичэрсэн дээ. Ямар ч асуудалгүйгээр уншиж хичээл сурсан юм уу те? Тэгвэл мэдгүй ер нь тэгэл зүгээр л би маш их чимхүүл зодуулж сурсан шүү. Тийм үү. Тий. Тэгээд тэр арга барил хүнд ингээд тогтчтой юм байлээ. Тэгээ би надад дайм болно гэж асуудагч тэр байхгүй. Би ингээд хүүхдүүдэд хичээлийг зааж өгөхгүй суух болно шүү дээ. Гэл гिचгэл гараа бараараа тэгээ баг давтуулахыг оноо хамаагүй л сайн давт. Би болохоор айгу тийм юу нэг тайлбарлаж ярилцаж одоо нэг хүнд одоо зааж өгөх ер нь айгу дуртай. Яг ярилцаж илүү ойлгуулж. Би болохоор ер нь өөрөө тэгэж нөгөө загнуулах, зэмлүүлэх тэгэж юм жичлүүлэх ер нь дургүй болохоор ер нь бол хүүхдтэй байнга ярилцаа. Одоо өчтөр орой гэхэд би чинь бараг сүбэдэ дандаа англи ном уншуулдаг. Тэгээ тэрийг нөгөө зарим урт үгнүүдээ англиараа нөгөө унших гэхээр нэлээд жоохон гацгаараа тэрийг нэг чадахгүй гэдгийг харуулах нь бол гэж байгаа худлаад оруулж байгаа. Тэгэл тэгж штэ тэг ингээд сүбэдэ чинь тийм байна. Ингээд барыг мэдгүй өгнүүдээ сүбэдэгээс асуух нь холгүй. Ер нь сүбэдэ одоо сургуульд орохоос өмнө амар хөөрхөн англиар бүр тэр чигтээ уншаад бичгүй л болохоос ер нь бол номоо тэр чигт нь уншиж чаддаг болсон. Айгуулаг хөөрхөн барыг том
том номнууд уншиж байгаас би. Ямар бундаг юм. Харин бүр амар сонир би бүр гайхаад өвөөр. Тэгээ яг нэг аавынх нь ген байд юм шиг байгаа. Аав нь болохоор бас насан байгаас салдаанда олимпиадад оролцдог. Бас айгүй дандаа хуваараа бараг өөрөө 10 жилээ явсаар байгаа л төгссөн гэж ярьт юм эле. Эцэг гэхийн хурал дээж аав бараг ирэх шаардлагагүй. Хонхны баяраар бараг ганцаараа төгссөн. Маш онцлог. Тий. Айгүй биеэ тагаад сурцсан. Тэгэхээр яг нэг аавынхаа генийг өвөө эмээгийнхаа генийг айгүй сайн дураа. Дээрэс нь ер нь бол бас эмээ өвөө дээрээ гэртээ эмээ өвгөндөө ээлжилж байдаг болохоор эмээ өвөө ер нь дандаа хичээлийн хийлэгдэг. Өвөө нь дандаа нэг эмээгийнх нь багш нь үгүй дүүн багш тэгээд тэр багш дээр нь дандаа хичээл үзүүлээд тэгээд ер нь хөөхөн шүлгүүд цээжилж мэжилсэн. Тэгэл ер нь амар хөөрхөн би бол ер нь ингээд гэхдээ яг хөө мэдээж хамт байхдаа хичээлийн тэгээд хийж хийхдээ би айгүй юм дуртай хийдэг. Тэгээд та хоёр нийлээд зураг муу зурсан. Наад өмнө дээр чинь сүбэд зурсан юм шүү. Ахар тий. Тэгээ ер нь хөөрхөн тэгээд нэг юу ч байсан гэсэн би хийчихээл тэгээд хоолингүүд хамт хийчихээ гэл ингүүдээ дандаа надад нэг тусалтай хаягтай өвг бахангууд мами чи ядарчна би ч хамт тусалчээ гэл. Тэгээд яг нэг яг хийхийг хүссэн юмыг нь би болохоор тэр дараа чи чадахгүй ч юм уу гэж юусоо хоош нь тавилдгүй. Тэгээл та чи надад туслаад чи надад айгүй найз шиг санагдаж байна гингүүд. Тийм үү би чиний найз штэ мами чи ядарч би чам туслая за гэл ингээд бүр ингээд амар хөөрхөн юм хайр хүрэл. Тэгэл ер нь бол миний хар одоо юу гэдэг хин нэг чи чадахгүй чи одоо энэ миний хүүхдч байсан өөр хүний хүүхдч байсан эмээч байсан өвөөч байсан залуу одоо хинч байсан гэсэн ер нь ямар нэгэн зүйл хийхийг хүсхийг сурахыг хүсэх юм бол шууд л ингээд туршаал тий туршаал үз тэгээд тэр нь таалагдахгүй болвол тэгээл тэр үз гэл ер нь бол тэгж за айгүй их уриалдээ миний хувьд бол тэгээд тэр нь надад амар яагаад би өөр амар сониоч ер нь бол юм болгоныг хийж үсхийг хүсдэг хин нэгнтэй адилхан байж хин нэгний оронд өөрийгөө дандаа тавьдаг болохоор яг хүмүүс ч гэсэн яг тийм бах тэрийг нь үзүүлчмээр нэг удаа туршаад үзээд үзгээл тий. Тэгээд хэр үүдэмтэй юм. Сониоч хүн ч бас үүдэмтэй хагаад байдаг нэг нөгөө талтай тий. Гайгүй үүдэмхаа биш. Ер нь бол үзээд яг нэг орсон юмдаа бол яг тууштай яг байдаг. Тэгээ яг чадахгүй юм аа бол бүр хизээч тийм дуртай юу биш. Тэгээ ер нь тэр чигтээ ингээд хоол миний ард үлдэн тэрийг ингээл за би чадахгүй юм чинь гэх юм биш. Тэгээл ер нь зүгээр л тэр чигт нь орхиж. Одоо шууд би энийг чадахгүй юм байна гэд шууд хайж исэн юм юу вэ жишээлбэл? Цанаар гуулгаад би сноубордоор цанаар гуулгачээ. Тэгэнгүүтээ би хөл бөмбөг үзэхээр амар дуртай байхгүй. Тэгээ ер нь хөл бөмбөг ингээ өшгөлж миний мэдрэмж айгу хоёр нь бол хурган байхгүй. Тэгээд ерөнхийдөө ийм орон зай баримжаа энэ төр айгу. Гэхдээ надад энэ миний амьдралд маш их аюултай учраас ер нь бол би хөл бөмбөгийг шууд оролдохгүй. Би болохоор ер нь экстрем төрлийн спортод айгу дуртай. Тэгээд сакс, хөл бөмбөг тэгж орхисон зүйлүүд бол яг идэр. Зүгээр аюултай учраас гэдэг юм. Тийм. Тэрнээс яг би нөө өөрийнхөө дур хүслээ хангахын тулд те ийм кул мүл байхын тулд байж болох байсан. Дээрээс нөө карата энэ төр те бокс мокс. Тэгээ ер нь одоо миний хийж байгаа ажил болон амьдралын хэв маягт ямар нэгэн эрсдэл хэрвээ гарах юм бол ийм урт хугацааны одоо эмчилгээ ч юм уу тийм шаардлагатай болохоор яг тийм экстрем төрлийн юмнуудаас яг чадхыгаа чадъя тэгээ бүгднийг оролдохгүйгээр гээл. Гэхдээ өөрөө дуртай үзэх дуртай. Гэхдээ оролдож үзчихсэн гоё юусэн. Гэхдээ за зүгээр яг энийг нь сонгоё гээл тэгэл айсан юмуд байна. Одоо бидний үед бол төлөвлөгөө гэдэг нэсвэртэй одоо гэр бүл төлөвлөлт болоод зүйл тийм 100-ны бараг 90% нь байгаагүй хаа. Тэгэл цаашаагаа гэл төлөвлөлтүүд бол явал одоогийн 2021-т 18 настай хүүхдүүдэд бол нэлээд сайн явж исэн юм шиг болж байгаа юм байлээ. Чи харьцангуй одоо урлагийн салбарт байж гэн олон залуучууд эргүүлж гэн тэг кивигийн 3 сайхан хүүхнийг гэл гих жишээтэй гэл байж хахад харьцангуй хожуу нөхөрт гарсан тий. Энэ төлөвлөгөө байсан уу? Асуулт чиний нөгөө яг ингээл хайгаа зовоод иддэг нэг өөрийн хүнээ олж авах гэсэн тэр зорилго байсан уу? Юу байсан бэ? Ер нь бол яг нөгөө нэг талаалаа удаан хайсан гэх юм уу? Тэгээд яг нөхөртөөгөө танилцах хүртлээр бол ерөнхийдөө би өөрийгөө
боловсруулах хэрэгтэй. Яг л надад дутагдaltaй зүйлүүд маш олон байдаг гэж би боддог. Одоо ч гэсэн ер нь суралцаалах хүсэлтэй. Яг л энэ дэлхийн ертөнцид чинь маш хурдан хөгжиж байхад энэ дунд би маш их хоцрогдож байгаа. Тэгэл ер нь өөрийгөө айгүй их голдог байсан. Тэгэл хин нэгэн залуу ингээл ярилцаал юм жоохон ингээл харилцаа хөсөнгөтл би төсөөлөл шууд амьдралынхаа төгсгөл хүртлээр миний нөхөр юм болоо гэж бодоол тэгэл төсөөлөнгөт за биш юм аа би ер нь жоохон ажил юм. Өөрийнхөө дуртай зүйлийг би зөндөө хийх хэрэгтэй. Дээрээс нь би нөгөө яг Kiwi хамтлагийн хувьд бол маш их төлөвлөгөөтэй ажлууд байсан учраас яг тэр зүйлийг мартуулах хүртэл тэр зүйлийг одоо орхих хүртэлх тийм сонирхолтой зүйл надад бол байгаагүй. Тэгээд ер нь бол яг нөхөртөөгөө танилцсанаас хойш бол мэдгүй танилцсанаас хойш бид хоёр бол тэгээд нэг ч өдөр тустай байгаагүй шүү дээ. Тэгэл яг бүх юм шууд юм хамтдаа миний хийж байгаа амиг маш их дэмждэг. Надад нөхрийн манд урт таачтай байсан бүх зүйлүүд нь юм сонирхолтой гайхалтай. Тэгэл тэр хүн л надад байхгүй бол надад маш юм уйтгартай юм харанхуу санагддаг болол тэгэл нэг мэдсэн чинь энд хөрсөндөө гэхгүй. Тэр яг за энэ хайр муу юм байна гэж бодох нь чи хэллээш залуутай уулзалт эхнээсээ төсөл хүртэл харна гэхэд даашаа төсөл хүртэл харахын зайгүй харангуйтаа бад гэд тэр нь айгүй хурдан байсан надад. Тэгээд манай нөхрийн маань нөгөө амьдралын хэв маяг нь дээрэс нь өөрийнхөө бие авч явах бусадтай харилцах гээл тэ нөгөө ер нь бол нийгмийн хамгийн чанартай хүн санагдсан надад. Гоё хэллээ шүү. Нийгмийн хамгийн чанартай хүн гэдэг ч тий. Тэр чинь яг тийм нөгөө үзэж байгаа охид залуучууд бүгдээрээ ука шиг байж байгаа. Яг тэр нөгөө нэг миний гэсэн юмгаа яг олж авсан цагтаа л гэрлэл уулан сайн юм билээ шүү. Тийм би бас нөгөө гэрлэлтийг бас тэгж боддоо шүү. Ерөнхийдөө би барууны Европын одоо амьдралын хэв маягийг киноноос нь үзэж би ер нь л яг иймэрхүү л стилтэй, иймэрхүү л амьдрмаар байна гэдэг аягүй олон төрлийн нөгөө кинонуудыг үзчихсэн. Жишээлбэл хамгийн дуртай кино чинь. Хүүхдүүд бас үзэгтэй хүмүүс. Тийм үү. За би яг санахаараа хэлээ. За тэгээрээ. Тэгэнгүүт тэр кинонуудаас илүү ер нь харж за хүн ер нь өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй мэн тэр нь чиний аль твд амьдарч байгаа чинь хамаагүй ялангуяа чи Монгол улсад ийм ардчилсан гэдэг нийгэмд амьдарч байгаа юм чинь чи хүснээрээ чөлөөтэйгээр сонголтоо хийж амьдрах хэрэгтэй маань. Дээрээс манай аав ээж бидний амьдралд бол бүр нэг ч удаа оролцдог. Миний охин одоостай ингэж амьдр тэгж амьдр чи одоо инг тэг гэж хизээч хин нэг бидний ер нь амьдралд оролцдоггүй. Дандаа миний охин сайхан ер нь бол манай аав ер нь бүр ингэж бэлхтэл айгүй хайрладаг. Дандаа өглөө сэрх болгонд хөлийн уул дээр үнсээл миний охиостой хоол явнаа, одолноо. Тэгэл миний охин ч өстө нэрээ тэв дэлхийг тайрал аав дээрээс та нэрээ хар нүдний шилтэй хар джиптэй ирэл аавыгаас таавна гэл. Тэгэл үнэхээр яг тийм зүйлүүд болсон. Kiwi хамтлаг дандаа одоо гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд дээр очиж айгүй олон газраар аялж тоглосон. Дээрээс нь ч би өөрөө бүр аавын өрөөлөөр одоо өөрөө жип машиныг авч аавыг авчир зугаал. Тэгэхээр ер нь бас тэр нэг өөрийн үзэж байгаа кино, дуу хөгжим, клип тэ үзэж байгаа юм аа өөрөө сонгож биш, хүний санал болгож байгаа биш. Өөрөөгөө сонгож үзэж өөрөө жинхэнэ усандаа явж мөрөөддөг байсан зүйлээ би яг ер нь хүн эмэгтэй хүн тэдэн нас хүртлээ ер нь байх юм бол яг бүрэн төлөвшдөг юм байна. 30 наснаас хоош эмэгтэй хүн амьдралын ханаа сонгох юм бол тэр хүртэл яг чамтай адилхан хин нэг нь бэлтгэгдээд яг чамтай адилхан үзэл бодолтой хүн яг чамааг хүсэл байж байгаа юм байна гэл энэ дандаа ингээл кинон дундаас авсан гой юм үгнүүдүүдийг тэгээд би ер нь яг ингэж л амьдрмаар юм байна. Би ер нь гэлтэл мэдгүй нэг хэсэг нөгөө айгуу санан дандаа юм найзуудтайгаа суугаал нэг амард шүү дээ. Яг энэ зуны юунд гадаа террас тэр үед чинь ингээл гой газрууд нэгдэл миний нэг 20 хэдэн насны сүүл үеэр тэл би бүр ирээдүйн нөхрөө санаад байна. Гэ баг өглөөний цайн дээр бид нар ингээл тойр сууж байгаа л нэг ном уншдаг байхгүй. Тэгэл би
сувдаа өөр хин ч байлаад байна. Мэдгүй ягаад ч би нэг амар юм хоосон болоод амар юм ганцаардаад амар уйлаад яасан гэсэн чи мэдгүй би яг хин нэг санаад би ирээдүйн нөхрөө санаад байна. Гэт уйлсан чинь манай найз бүр намайг бүр ингээ өрөвдсөн галцсан. Зүгээр миний найз тэр хэд чи манай найз ч нэл бүтээрээ найз залуурыг бүгдээрээ найз залуутай тэгэнгүүтээ нөгөө гэрэлцэн бөөндөө нөгөө Малайз, Сингапурт аялна гэд тэгээд намайг авч явж гадаад найз залуутай болгоно гэд би өстой уучлаарай би ирээдүйн нөхөртэйгээ та нартай хамт явна. Би та нартай явж чадахгүй гэд. Тэгээ нөөдөл чинь бүр ингээ баг тикет микет авцсан. Тэгээ би өстой уучлаарай. Тэгээд ч би энэ ажилтай гэл. Тэгээл тэрэд ингээл тикет микетээ авч маавал тэгээ би дотроо нэг юм цаана юм хөнгөн гонигтай гэл явчвал бас ингээл нэг яг нэг нөхөртөө таалчих юм шиг. Гэхдээ болохгүй. Юу өстө нэрээ би өөрийнхөө хөснээрээ л ах хэвээр гэл дотроо. Тэгэл нэг их нэг тэгж нөхрөө санаж уйлж ирснээгаа би нөхөртэй яхаа баа нөхөрөөрөө хаар нэгттэй өстө нэрээ гэл. Тэгээ мэдгүй яг би нөхөртэй болохоор заавал энэ мэдрэмжээ хэлнэ гэл тохой тэ боддог гэж хэлээ. Нэгттэй. Шоколад хормоо хийлүү. Хорм хийгээгүй. Би одоохондоо өсөхгүй. Тийм үү? Ягаад? Мэдгүй надад нэг тийм хурмаа хийх тийм нэг таатай биш санагддаг. Тийм үү? Тий. За яг хоо тэгэл хэзээ нэгэн цагт эсрэглэтэйгийн зургийг нэг харчихгүй. Стараа. Застахия гэдэг юм бол тэ юм яаж. Би нэг 2 удаа хурмын хувцтай нэг юм зураг авах. 3 ч юм байна. 3 удаа тийм зураг авахулжсэн. Гэхдээ тэр нэг мэдрэмжээ надад ийм авцсан юм шиг санагддаг шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүсийн хормыг харахаар бүр амар төвхтэй санагдаад тэгэл зохион байгуулах тэр нөгөө зардал тэгэл юу тэгэл би яг өөрөө юм ад шаргалтайгаар тийм хүсэхгүй байгаа учраас надад тийм яхаар биш тэгэл яг ээж мэж хөрх юм хүстэл ахaltaа хүстэл ахтай үгүй. Би бол хүсэж байгаа штэ. Юунд дэр хүсэж байна нөхдөр онч төрөөс юм хийгээгүй. Би таныг яг энийг асууна гэж бодчихсон. Сая дээшээ болчлоо. Би яг өчигдөр насаагчтай юуны тухай ярих бол за мэдээж тэгэл гэрэлт мэлтэг насаагч оноо хоёр нэр хормоо хийсэн юм болов би энийг асууна гэж бодож ирсэн яг. Та яагаад хийгээг байгаа? Манан бүр хормоо хийх бүр чигтэйхэн дуртай. Тэгээ хойлоо хормоо хийгээл анх ингээл уулзаал ерөөсөө за хойлоо одоо ингээл хормоо хийгээл хойлоо хормоо хийгээл яаж чи надад бас нэг одоо чинь яаж ах шиг тийм юм байгаад байдаг байсан байхгүй юу? Тэгсэн оногийн хормоо чи хараад төлөвлөгөө нь бүр супер шүү. Анхнаасаа л тийм байсан. Рок хормоо хийнэ гэж. Ваа яа. Тэгээд Улаанбаатар хотоос гарахтаа яаж гарах вэ гэдэг нь дээд л онгорхой машинууд шүү дээ. Тэнцэнэ гэл ингээл бүгдээрээ ингээл найз нөхдөдөө бүгд ингээл тэр бүргээл заа гэл ингээл явах юм байна. Хээр очино. Хээр ингээд нөө тайз засцсан. Тайз хамгийн гол нь тайз нь бүр юм рок юм бүр ингээд галзуурсан хөгжмөнтэй бүр чи тийм тайз байгаа байхгүй юу. Тэгээд тэнцэнэ ингээд ирсэн ч очдгийн. Гэхдээ заавал юу та ер нь нөгөө яслын хувцастай. Гэхдээ тэр донд рок элемент оруулна. Төсөлж гин үү, тэ? Тэнгүүт гадаа одоо хормоо ихнэ шүү дээ. Одоо тэгээд бодлууллаа. Тэгээд интернетэр болоо, тэ? Арга хийх юм шиг одоо хийчих. Тэгээд тэнцэнэ ингээд ерөөсөө бид хоёрын хоримд ирэх хүмүүс тодорхой гэж байгаа байхгүй юу? Тэгэл ингээд дүүд уулаад битүү ууж дээр ингээд бүжиглээл ерөөсөө гэл ингээд хонотаар гэсэн. Тэгээд ингээд юм хонотоор тийм юу юм гээл төсөөлөгдөж байгаа. Онон бол тийм өрөөдөлтэй. Тэгэл бид хоёр кино авих үзнэ. Тэгээд кино үзэл хоримтой хэсэг гаралт ингүүд гэл надлаа биш үү. Өөртөө хэлэнгдэгсэн байхгүй юу. Одоо тэгсэн чинь хөрх амт бүр шантарсан. Хитрхи одоо саналтай байд бүр шантарсан. Гэжсэн нэг хоримтой кинос би дахиад дэлтчих гал. Бэлцэн гоохгүй ч юмас таа юу ш. Хийх юм хүүхдэх хоёр. Цаа ч юм бол тийм өрөөдөлтэй. Гэхдээ бид хоёр ч од нэг мөнгөн зөнгөн хөрөм гэлсэн шиг тийм болно шүү дээ. Тэр нь чи бас баггүй тий. Зүгээр аас тий. Харин өстой гоё. Харин тэгвэл гоё хөрөм үзэх нэ. Бодол би бас байх байлгүй дээ. Тэр байж таараа шүү дээ. Тэр дунд яасан нэг магаш хандаа лекцээс чаахгүй. Тэр бүр илүү хийх гарчих юм билээ тий. Тэгээ чи ер нь одоо спортоор ямар спортоор хичээлж байна?
Фитнест бол Чуката хоёр байн байгаа шүү тий. Чукач тэгээд дэрс нь маш сайн заалт юм билээ шүү дээ хүнтэй фитнесийн. Нэг онон бүр сони юм болгоод нэг удаа хичээлд нь авчихсан. Битсэн үчи тэрийг. Тэгсэж нэрээ хэтлээ нэг voice-ийн дараа нэг бит хэд бөөнөрө барыг нэг жимцсэн шүү дээ. Амар сайн уу. Түүхэнд анх удаа шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Нэг л авсан. Ааха. Тэгээд морь онж үзсэн үг чинь тийм ээ. Нэг унсан гэдэг шиг тэгээд Нэг онж үзээ тэгээ унсан юм байна. тэгээ унсан байхгүй. Тэр шиг нэг чи фитнес нэг явсан тэгээд болсон гэж. Тэгтээ Чукаг өмнөдсөн гой заад юм байна гэдэг. Болчих юм билүү. Тэгээчтэй гэсэн байхгүй. Тэгээ Чука бит хоёр нэг анх танилцахдаа би бас яг манай фитнесийн багш Буйна гэдэг мандаг багш байдیں۔ Буйна багш маань ер нь бол миний нэг фитнесийн болон ер нь хоол хүнс болны ер нь хүн өөрийгөө юу гэж бодож ойлгож энэ булчингийн масаад энэ цаг үед ингэж хийх ёстой вэ гэдэг бүх ойлголтуудыг нэлээд авцсан ер нь нэлээд дасгал хийдэг бах та одоо фитнесийн мэдлэгтэй байдаг бах та Чука бит хоёр яг танилцж таараа тэг бит хоёр бүр өдөр шөнөгүй хамт фитнес тэгэл ийш тийшээ гадаад явхаараа зүгээр л өдөр болгон фитнес хийгээл одоо нэг буудлаа сонгохдоо дандаа жимийнхаа өрөө юунуудыг харж сонгож хамгийн гоё бараг жимтэй юунуудыг резортуудыг сонгож тэгж аялдаг байсан. Тэгэл ер нь төрснийхаа дараа ч гэсэн би ер нь тэгэл бараг зөндөө жим бэл Чукаг дагаал бит хоёр. Ер нь бол хоёлаа мэдлэг тэнцээ байсан гэчээ. Сайн шүү дээ. Би ч гэсэн чам чиний жирэмсэн үеийг ингэ сандгийн. Хүн ингээл нөө жирэмслэхээрээ ингээл айгу түүртдэг штэ. Тэгээд хүүхэд гаргаал түүртэл зарим бүр ингээл нөгөө жирэмснийхээ үедээ ингээл депресстэй дээ гинөө. Төрснийхээ дараа бас ингэ би тэгдэггүй байхгүй. Би болохоор бат ажиллаа хийж явж байгаа л гэдэгтэй хүнд төрхөн төрдөг. Гэхдээ ерөөсөө за яг төрлөө шүү гэл ингэхтэн төрөл. Тэгэл баг уцаар дуу оруулаад байгаа юм шүү. Рекламын дуу оруулах жишээ. Бараг 7 хоног бараг ажилдаа оруулаад 14 хоног ажилдаа орчдөг байхгүй юу. Тэгээ хүмүүсийг нөгөө стресстэй, депресстэй гэдэг хатар хүн болгоны нөгөө эмоц өөр юм чинь, гормон өөр ажиллаж байгаа юм чинь тэгэл тэгдэм болов уу гэж боддیں۔ Чамаг ингээ харсан чинь чи бас ямар нэгэн асуудалгүйгээр жирэмслээд асуудалгүйгээр тэгээд тэгээд асуудалгүйгээр хөгтөж чинь ингээд хөрхөн бойчод явж байгаа шиг харагдаж байна тий. Харин тийм нэг аз олж идэх шиг нэгдүгürt манай нөгөө ээж өөрөө бас 6 хүүхэдтэй. Тэгээд яг бас тэгж ерөөсөө юм төртгөө төрөл жирэмсэлсэн тухай байдаг болохоор ер нь нэгдүгээр тэрнээс оролцсон. Хоёрдугаарт ер нь бас яг энэ нас хүртлээ нөгөө хоримтлуулсан мэдлэг найзууд найз охтууд зөндөө олон найзууд маань төрөл жирэмслэл дээрэс нь энэ тухай нөгөө номон дээрээс мэдээллүүд аваад зал яг энэ үед нь яах ёстой тэр үед нь яах ёстой ингээл ер нь болж өгөл өөрийгөө нөө айгүй сайн зохицуулж жирэмсний нөө гормонтой үед нөхөр мөхрийгаа зарим юм хомонд гарахгүй байх талаараа нэг өөрөө айгүй сайн боловсрч чадсан. Яг л угаасаа тэгээд нөө 30 нас хүрнэ гэдэг чинь өөрөө ер нь одоо хамгийн том өөрийгөө олох цаг хугацаа болцсон байдаг юм байна л да. Тийм. Тэгэнгүүт тэрнээс өмнө бол хүн угаасаа яагаад ч одоо нөгөө амьдралын туршлага, дадал тэгээд эргэн тойронд хүмүүс чамайг хэрхэн хүлээж авах яах ихээс өксүүлээд нэг юм бүрэн гүйцэд амьдралд нөгөө боловсроогүй учраас тэгэл 20-д настад жирэмслэх 30-ад наснд жирэмслэх хоёр бол үнэхээр ялгаатай өөр байд юм билэ. Тэгээд тэрнээс дээрэс нь нөгөө хийж байгаа ажил маань өөрөө бас надаас айгүй нэг сайхан байхыг шаарддаг учраас би яг тэрэндээ байхыг бас маш их хичээж одоо надтай төстэй ямар одоо Холливуудын од ч юм уу эсвэл надтай төстэй ямар Монгол хин нэгэн байна. Ер нь бол тэндээс байнга нөгөө харж дадаж зөвлөгөө аваад тэгэл эмчнэртэйгээ айгүй сайн ярилцаал. Ер нь манай эмч нэгдүгээр төрхийн өнрөө гэдэг эмч баг та нар найзууд танилуд хаа. Манай параллел анги охин хаа. Тийм өнрөө эмч тий. Өнрөө эмчт ер нь тий. Тийм өнрөө эмч бол надад бол би ер нь бол өөрийгөө үзүүлдэг. Миний эмч тэгээд эмч маань ер нь надад бас маш их зөвлөгөө өгөөл хамгийн анх бас нөгөө жирэмсэн болсноо мэддэг нь өнрөө эмч дээр өмнө би үзүүлээ өнрөө эмч одоо миний охин
Одоо ер нь бол төрөх бол төгсөж байгаа. Тэгэхээр ер нь бол сайхан одоо найз залуу юм уу нөхөртэй одоо болох ер нь хугацаанд болсон шүү. Тэгэхээр яг одоо ер нь бол төрөх хэрэгтэй шүү гэл зөвлөгөө өгдөг байсан. Тэгэл найз залуутай болсон гэл ороод үзүүлээл. Тэгээд яг нөгөө нэг үзүүлэхээс өмнөх өдөр нь бид хоёр жимдэж таарад, жимдчихэд нөгөө фитнес хоолнуудаа идэж байхдаа би нэг ингээл мөөгццаал хоол хийчихгүй юу. Тэгсэн чинь өөр цайж байхдаа би бүр нэг их бүр ингээд гиз аюу хөлигээр бацлаж өвдөд. Тэгээ маргааш өглөө өнөрөө эмчрүүгөө залгаад эмчмийн бацлаад тавилхаа байлаа гэх. Тэгээ очихдаа үзүүлэхтэй эмчтэй гэж би ч надаас ингэсэн тэгсээстэй нэрээ. Тэгээ найз залуутай болоо. Тэгээд аюу хин өвдөд. Тэгээд үзүүлэл гарч ирээл за миний охин баяр үргээ жирэмсэн болсон байна гэсэн чинь би яг тэр өдөр нь ядаж яхад 4-р сарын 1 болж таардаг байхгүй. Тэгэхээр эмчийг бас надаар тоглоод байна гэж би бодоод хутлаараад байдээ. Би өөрөө итгэхгүй штэ. Яа гэвэл аяга байж мэдхэд хамгийн санаараа хамгаалсан гэд бодцсон. Тэгсэн чинь эмч маань баяр хүргээ гээл тэгэхээр би бүр ингээд бас баярлах хэрэгтэй юм шиг те. Яа бид хоёр одоо хүүхэдтэй болох тухай мохоо нэг ч төлөвлөгөө юу ч яриаггүй. Би ч одоо манай ирээдүйн нөхөр гэж одоо тухайд юу ч бодоагүй. Ингээ үргэжсэн гэсэн чинь баяр хүргээ гээл явчихаар нь би айгүй баярлал. Гэхдээ та тоглоод байгаа юм биш үү гэсэн чинь үгүй юу өстө тийм байхгүй шүү. Миний охин өстө тийм байхгүй гэл. Тэгэл би гарангуудаа за одоос надаа жирэмсэн болгоцоо бөөм баярлж байгаа хта. Юу ч бодохгүй би. Одоо юу гэх одоо чи юу ч бодож байгаа чиний алсын хараа хитийн зорилго одоо төлөвлөгөө чи юу юм байсан бэ? Юу ч тийхгүйгээр зүгээр л баярлна гэж бодсон. Тэгэнгүүтээ имлгээсээ гараад машин цуугаал за баяр хүргээ жирэмсэн болсон байна гинэ гэлсэн чинь тийм үү гэл тэгэл хоёлаа хараа гэл тэгэл хардаг байхгүй. Тэгээ би бүр төрч мөрснийхаа дараа чука хэрэг шал өөр төлөвлөгөөд яг л бид хоёр чинь үерхэд яг цэвэр 3 тэгээ яг 4 сар руугаа орж исэн. Тэгээ би бүр ингээ бүтэн дүүрэн ингээл юуг мэдхгүй байсан. Тэгэл мэдгүй ямар би бүр амар өөрийгөө бүр үнэхээр их юмд ботцсон өөрийгөө одоо өстой тий баг чукач даацтай юм ботцсон ёо тэгэж аах жирэмсэн болсноо мэдэл тэгэл чука яг баялаа харахчихсан байх тий өөрхөн харин тий таны асуугач асууна зотосч асууна тэг яг гэхдээ би бол цаанаа мэдгүй нэг юм айцтай тий юу гэдэг өөр юм байсан баг. Гэхдээ тэрийг одоо нөө ерөөсөө гаргад одоо хүртэл хэлээгүй л байгаа. Тэгэл нэг өгтийн özүр дээр тань ярилцгал байдаг. Тэгээд төрөөд хүүхдээ хараад. Тэгээд төрөөд жирэмсэн болчоод би нөгөө ангирмаа агш маань киви хамтлагийн төлөвлөгөөтэйсэн төлөвлөгөөгөө цуцтаад тэгээ би бүр хямраад тэгээд цалин байхгүй болоод тэгээд би бүр ингээд амар ийм сонирм байдалтай байгаа л одоо яат юм бэлээ гэл. Тэгэл мэдээж чука ингээл бүх юм зохицуулж байгаа юм л та. Тэгэд чука чи яг тэр үед нөө англид доктор хийжсэн болохоор сургуулаараа өнөхөр явах хэрэгтэй байгаад тэгээд би нөө визнийхаа мэдүүлгийг өгөөл бит хоёр визнийхаа хариуг хүлээгэлсэн тэгсэн чи барыг ингээл миний гиз бүр томроод байгаа байхгүй. Тэгээд тэр чин 7 сард бит хоёр визний мэдүүлэг өгөөд бараг 2 сарын дараа визн 11-р сарын 30-нд хоёр англи руу явж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ 12 сарын 9-нд очоод төрөөд 12 сарын 9-нд төрсөн юм уу? Тий. Өш манай том хүү чи 12 сарын 9 шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Анхаач. Тийм үү? Яар сони. Тэгээд сүбэдэ маань тэгэж нөгөө нэг англид очиж төрөөл. Тэгэл бид гурав яг юм гурвуулхнаа байх хугацаа ер нь хүмүүсийн амьдралын юмд бол хамгийн хэрэгтэй юм байлаа. Хин нэг нь ээж аав оролцохгүй, хин нэг нь найз нөхд байхгүй. Яг гурвуулхнаа өөр тэгээ өшөө хаашаа гарахын тэгэл маа нөхөр хичээлээ эгээл жимдэл тэгэл би хүүхдээ хараад манай нөхөр хичээлээ эгээл жимдэл хичээлдээ явж ирээл өглөө гарахтаа хоолоо хийж бэлтчихэл тэгэл надад болохоор одоо нэг юм ямар ч юу нь бол тийм ойлголт төрсэн эмхтэй тийм ойлголт юу ч байгаа номон дээрээс л харж байгаа. Тэгэл нөгөө англиар эмчнэр зөвлөгөө өгнө хэлн ярин тэгэл тэрийг би яг өндөөс цаг тэр үед нь 100% ойлгохгүй яг төрхийн тэр юунуудыг бол би англид очиж төрнө гэдэг зүгээр ингэ ярилцсан байсан. Гэхдээ яг болчихно гэж бодоагүй.
Тэгэл англид ч бол би усанд төрж мөрнө гэж ботсон чинь ямар тэр чинь айл хэдэн сарын өмнөөс төлөвлөж тэгээ усан дотор дадлага хийж байжсэн чинь ястаа тийм байхгүй. Тэгээд энэ чинь бас манай хамаатны ихч байдаг гэж таарал. Тэгэл ер нь яг бас гурвалхнаа байсан цаг хугацаа бол би манай гэр бүлийг илүү их юм хүчтэй батлах. Тэгээд хэдийн зэрлэг марлага бүр гоё. Тэгээд нөгөө би хамгийн гол нь манай нөхөр үнхээр одоо нэг би амьдралдаа хин нэг намайг тэгж халамжилж байгаагүй, би хин нэгнээс тийм халамж хүсэж байгаагүй байдаг гэж мэдээгүй. Тийм юм илби юм шиг би бүр орноосоо ч бас зөвхөн хүүхдэд тэгвэл манай нөхөр зөвхөн намайг хайрлах тэр мэдрэмж бол миний амьдралд би бүр хизээч мартахгүй. Манай нөхөр юу ч байсан гэсэн би зүгээр л тултал нь хайрлна гэдэг мэдрэмжийг яг тэр англид байх хугацаанд би бол ер нь хайртай нөхрөөс амар их мэдэрсэн. Ер нь амьдралдаа ер нь тэгэж за барыг ээж амаач тэгж хайрлаж байгаагүй гэдэг шиг яад бид нар чинь ингээл айгүй олуулаа би бинтэйгээ ингэж өрсөлдөж өссөн. Тэгэнгүүт би одоо бас урд нь хүнтэй өргөдөг байхдаа тэгж амар ойр дотн ингэж хэдэн сарын хугацаанд байж үзээгүй. Тэгээд нөхөртөөгөө байх хугацаа бол ямар нэгэн тийм өө ч юм уу тийм зүйл байхгүй. Ингээл яг юм хүнийг хайрлах хайр тэр мэдрэмж бол үнэхээр юм сайхан надад нэм амьдралд ийм насан туршийн нэг ийм гоё найдвартай мэдрэмжийг анх тэгээд нэг хүний газарт очиод тэгээд өөрөө төрөөд тэгээд хоол ундаа ч хийж чадах одоо ингээл хоол хүтэн хоолнд бити хөрмөр гээл тэгэж дээрэс нь нэг би ямар ч хуримтлал байхгүй тэгээд өөрөө Улаанбаатарт нэг байшин машинтай тэгээд нэг сайхан зулдаг тэг ямар ч юм хуримтлал юу ч байхгүй. Тэгэл манай нөхөр бүгднгийн болгоол болгохтай амар юм гоё болгоол тэгэл дээрэс нь доктороо хийгээд сурж байгаа залуу тэгэл ингээл яах бас амар юм хүндлэмээр юм би цаашаагаас та нэрээ гэл яг тэр одоо миний одоо ганцаараа соло карьер хийх одоо юу бол тэнд хүний газарт ямар ч мөнгөгүй гараад ингээ гэхээр ингээд картин үлгий бэлдэх чи ер нь бол надад яг үнэндээ хоримтлуулаагүй би бүр тэл хэрнээ $50 ч үгүй 50 фунтчгүй байх юм уу 50 паунд ч надад байгаагүй би бүр тэгэл амар ичмээрээ санаадад Ока гэдэг нэр хүндээс өөрөөж дээрэс нь энэ бол өөртөө амар итгэлээ. Гэхдээ миний нэг дотор болвол тэр нэг айгүй юм ичмээр л байсан л та гэхгүй. Ямар ээж аваа гэлтэй шүү дээ. Тэгээ гэдэг шүү. Сүбэтэйгээ мэрэг тэгээд тавш өгсөн байх те, чук өгсөн байх те. Тэр амар санаа. Тэгэл эмнэлэгт гараал эмнэлээс гарахаас өмнө хүүхдтэй нэр өгмөрөө наа гэл. Тэгэл би чинь баг баяр баясгалан амьдралын аз жаргал маргал гэл ингээл баахан ингээл ахын юм нэр манай нөхөр тэгсэн чинь үгүй хөөдөө хоёлаа сүбэдэ гэж нэрөгээ. Тэгээ би сүбэдэ жанжны тухай ямар ч тийм юу надад мэдээлэл байдаггүй байсан юм чинь. Тэгээ сонсч ийсэн. Гэхдээ яг яадаг жанжийн. Тэгээ сүбэдэ хааны тухай сүбэдэ жанжны тухай номыг унссан чинь дөрөв Европыг тэр чигтэн дайлаар мордод нэг ч удаа ялагдж байгаагүй 72 нас хүртлээ одоо ер нь бол дайчин хүн гэл тэнгүүт сүбэдэ бүр ингээл бодонгууд ингээл ээжийн эзэн байсараа гал Европт ирээл төрөөл. Тэгээ би тэгтээ ингэж бодонгууд тийм юм сонин Жинжин Баатар матрын нэр амар сонин юм шүүнлэг юм кул хүү байх. Сүбэдэ гэхэр чинь гэсэн чинь гэл бодоод тэгэл хоёлаа бодож байгаа тал би дахиад амар гоё нэр бодоод тахыг гэсэн чинь за тийм миний яар бодчих ингэнгүүтээ шууд ингээд орноос ингэж тайрч чингуутай сүбэдэгийн чихэн дээр нөчөнгөтэй сүбэдэ гэд хэлчихсэн. Надад окей гэж би төвшөөрөө. Тэгээ би бодохдоо өгөхтэй ингээл сүмөө тэгэл нэг гэрт хадаг байсан тэр мэрийг авчирчаад ингэж ингээл өгөх юм болоо гэсэн чинь зүгээр чихэнд нөчөөд шууд ингээд өгсөн надад амар юм санаачлагтай бас амар юм гоё хүчтэй санагдчихсэн. Тэгэл ер нь хүү ах хоёрынхаа нэрийг чөкөрөө өгсөн. Охин чи юм бэлээ? Энгүүдээ. Тэгэд энгүү сайхан сэтгэлээр ахын дүүгээ хамгаалаад тэгээд ахын төгсгөлийнхэн дээн юм шүү. Тэгээд энгүүдээ гэж нэр өгье гэл. Тэгээд юм заадаа. Тийм очиртай нэр осын аав нэг жижиглээ. Тэгээд их ойрхон төрсэн тий. Энэ хоёр насны төрөлтэй юу?
Нэг насны. Ингээд aalцсан дээр яаж хийснээ бараг яа. Ингээд сүбэдэ нэг ер нь бол айгу том болтлоо мөм идсэн. Тэгээ одоо ер нь хөрх юмт энэ тэр хоол идээд хажуугаар нь дахиад мөм иддэг төрлийн хөвгтсөн. Тэгээл ер нь айгу юм тайван сүбэдэ бараг төрхтэй ерөөсөө уйлж мэлээг. Одоо ч гэсэн ер нь нэг тийм уйлдаг төрлийн хөвгт биш. Айгу өрөвдөлтэй юм сонсоод ингээл нөлмсөн хоёр. Миний хүү яасаа гэж мэдгүй байна. Чөөр ингээ гараад байна. Тэгээ сүбэдэ очлоо тараад би орж ирэлд мөмөд гизэн дээр ингээд амар хүчтэй суугаад тэгээ нэг өвтөлтэй дахиад эмчтүүдсэн чаа спралаад ахуулаад эмчилгээ хийх шаардлагатай байна. Тэгээд эмчилгээ хийлгэжэл тэгэл авсан даа. Тэгтээ одоо төлөвлөө уг нь төлөвлөөгүй би ядаж юм бас нэг жил мөлийн бодоод нэг юм жоохон 4 насны зайтай ч юм уу болчих гэж бодохгүй. Тэгэл манай хүүчин бас хурган надтай ивэл жилмэлтэй. Тэгэл бас хэрвээ дүүтэй болох юм бол тэгтээ би дүүгийн тухайн махаа юу ч бодоагүйсэн. Ер нь бол юу ч бодоагүйсэн. Тэгсэн чинь тэгэл нэг мэдсэн чинь тэгэл амар ааттай хүү охин хоёртой бодлоо. Тэнгүү ойрхон настай. Маш хантай шүү дээ тэгээ тий. Гэтэ хантай мантай гэдгийг ингээл хүн ярингуут чинь бол ойлгохгүй шүү дээ. Бараг намайг төрсний дараа ариун агч залгаал. За миний охин мид одоостай хизээ 20 маяг чинь нэг чинь одоо бараг 20 минут болол очиж дуулж өгнө. Одоо хоёр дахь хүүхдээ бараг хизээ гарах чинь. Одоо ер нь миний төв чамд гэж зөвлөхэд дахиад нэг хүүхдээ баал яа. Ингээд би одоо яаж мэдхэвдээ. Тэгээд тэр мэрийг чинь ямар ч тийм нэг мэдрэмж надад байхгүй байгаа шүү дээ. Тэгэл яг үнэхээр яг өнөөдрийн хувьд ч гэсэндээ сая гарахаасаа өмнө тэр хоёр амар хөөрхөн хамтаа би бинтэйгээ одоо Roblox дээр одоо нэг сервер дээр хамт тоглож моглол би бинтэйгээ бараг тэрэн дээр ярьж мараал бүр. Тэгээ ер нь тэрийг одоо хамтаа гэдэг л утга нь юм бэлээ. Тэгээ хүн хилээд бодвол мэдхгүй шүү дээ. Яг амьдрал дээр тэгэж. Ойрхон чинь би нэг ингээд өсгөө явдаг айг гоё гэж байна шүү дээ. Тэгээд ойрхон яачлахад би альберт чинь ч онцгийн өөрчлөлт ороогүй те. Та нар ч ингээл мөнхийн тайзан дээр байж бол баг төрснөгүй юу гэхээр өнөө хутлаа юу гэхээр эргээд бат айгүй хурдан хэвэндээ орсон тий. Тий. Фитнес болж. Ер нь тэгэл энэ нь болохоор ер нь сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүн өөрөө маш тогтвортой байх хэрэгтэй. Дээрээс нь хоол хүнсээ порцийг ер нь маш зөв тааруулчих. Энэ хоёр л ер нь айгүй чухал гэж боддог. Миний хувьд бол яг энэнгээрээ би өөрийгөө яг хэмжээ дамжаа барьцдаг. Тэгэл ер нь бол хоолны порт ер нь чухал та. Окей самаг сайн гэрээ эцэгтэй хоол мол хийн. Тэгээ бүлгнүүдээ хийжтэй тий. Тэгээ чукач амар сайн хоолндоо сайн тий. Чука нэрээ юу үхрийн хайрууд ардаг юм өгнөгөө 3 жил 4 жил амлаа өгөө байгаа юм биш үү нэг жахаа. Үгүй ирсэн штэ. Идсэн штэ та. Биш ээ. Үхрийн хавирга дардаг. Дараагүй нөө шарж идээгүй юу гэдэг лээ. Биш ээ биш. Тэр нэг юм дардаг юм соосыг зааж өгнө гэдэг. Тий, чука мэддэг гэсэн. Хэлэхгүй гэдэг лээ. Тийм байхаа. Тэгэл худлаа нөө жанчлан юм болох. Яасан нөгөө би аймаг нэхэлсэн дуртай. Асуун. Бараг өөрөө л хийж өгнө гэдээ харна. Өтөнд хийж байгаа. Тэр үед нэг дэми мамлцсан шүү дээ. Тийм нэрэ. Та хоёр гэрээхийн ажлыг болохоор яг юм хуваагаад хийчихдэг юм уу? Хуваагаал тэгээ яг гэтээ би ихэвчлэн биелхийн л дээ. Гэтээ ер нь яг чука их амралтын үеэр бүх нөгөө одоо нэг жижиг хож байгаа юмнуудаа яг юм цагт энийг хаяхгүй гэлтэй. Яг тийм юм аягүй сайн дээ. Нэг оног болохоор супермаркет огт явдаггүй байж байгаа. Энэ юунаас болоод явдаг болсон шүү дээ. Карантинаас болоод хамт яах юм. Бид хоёр хамгаалаад амьдарч идэв. Тэгээд тэнгууд хашаач гарч болохгүй жоо салхитын 8 орох байхгүй. Дээлийн нөлөө өмсөөл өөстөө нэрээ боо болоод яваад ороод гэлтэнгүүд намир ухаалтаад онцсон. Яа хүмүүс манай ингэж их юм юм уу те. Тэгээ энэ одоо тийм үнэтэй гэдэг юм уу те гэдээ бүр аймаар гайхдаг байсан. Одоо бүр өөрөө бүр ингэ шууд гараад бат мэдээ амьд болсон юм шүү дээ. Карантин айгуу сайн юм оног супермаркет оруулж чаддаг болсон шүү. Түүнээс цаадах чинь 1 кг мах ямар үнэтэй. Таалхыг юу нь яг яадгийн хитэн төрлөө идэх жижиг юмд те чадваргүй байсан байхгүй юу. Тэгсэн одоо хараа хөрхөө айгуу мундаг болоод байна. Чукад чи шашуу болчмөрийн аль нь вэ? Та хоёр эсвэл нойр бас яг адилхан уу? Болчмөр нь яа дээ?
Болжмраа нохор айгүй эцэрэх дуртай. Уусаа шөнө ингээд ажиллаж байсан чи ер нь л ирчих жоохгүй. Болж чука болжмар. Чи шар шуу юу? Би шар шуутай болжмар. Болжмар. Тийм. Чи шар ингээд хүмүүсийн ярьж байгаа юм шууд ингээд нүдэнд бат гэж харагддаг. Тэгсэн чи надаас ийм жижиг шар шуу харагддаг. Бата юм тэр яг энэ ширээн дээр байж байгаа шар шуу харагддаг шүү дээ. Харж байна уу? Oh my god, Марк. Би бас аюу шар шуу дуртай шүү дээ. Тийм шар шуу унтлагын өрөөнд мэдгүй яагаад ч юм нэг юм унтлагын өрөөнд шар шуу цуглуулад сурцсан. Саяхан бас нөгөө бид нар нэг эмчнэрийн тухай нэг Монголын хөндлөн гол яваад бүр мороор штэ яваад хүүхдүүдийн шүд эмчилгээ гэдэг групп багхгүй юу. Тэр эмчнэраас би асуухгүй юу. Та нарын энэ дэлхийд дээр хамгийн их олон шүдтэй амьтныг юу гэдгийг мэдэх үү гэдгсэн чинь акул биш штэ. Юу гэж чи бүр ойчин за яст мэлхий. Тийм үү? Тий. Чи яс мэлхийний амыг ингээл ангаалгангууд ингээд тагнаад байгаа юутай итгээ тэр чигээрээ шүт. Бурхан минь тийм үү? Харин тий би бүр хараад яг айж өгөх гэж байгаа. Ямар хачин юм бэ гэж тий. Тэгдгийн. Ямар сони тий? Тий, сонь юмуд амтанд айгүйх байдаг байхгүй. Би амьтдын ертөнцийн нэвтрүүлэг ер нь үзэх хэрэгтэй юм байна. Би нөө багаага гидсэн байхад бүр донтолсон. Тэрс яг өгсөн чинь нөгөө нас явахын хэрэг муу юм айгүйх олж сонсох гэдэг шиг санагдаад тэгэл телевиз засахтаар л тэнцээ танд айгүй хэцүүцэнүүд гараал ингээл хүүхдтэй өвдөж ингэж гээд тахтаар бүр айгаад. Тэгээ би яавал одоо би ийм муу мэдээлэл авахгүй гэж гал зөвхөн National Geographic үздэг гэсэн. Тэр дундаас их олон гоё юмнууд олж авсан. Жишээлбэл юу олж авсан бэ гэхэлэр зэрэг нөгөө муу тэр нөгөө ах トゥ баавган тухай Google-д ингэ үзчихсэн нь. Тэрэн дээр ингээл урсгал сөрөөл явж идэг загснууд гэдэг штэ олон загснууд. Тэдрийг ингээд төрсөө шахах гэж ингэж урсгал сөрсөөр байж байгаа бүр өндөр хүрхрээл хөвтөл ингэж авирчээж гарч иж ганцхан газар очиж төрдөг тийм засахгүй юу. Тэгсэн чинь замд нь ингээд тэдрийг барьж идэг баавга бөөндөө шовоонууд бөөндөө энэ гэл байж байгууд би би чинь энэ загсны төвлөө амт юм биш үү гэж бодсон байхгүй юу. Хүн урсгалаараа гэл ингээл яа сайхан амьдарч штэ. Тэгээ би ч гэсэн сайхан сэтгэл амар баймарлан. Гэхдээ ингээл урсгал зөрөл алга болчдөг юм тийм ээ биш. Тэр загснаас нэг төстэй юм олж харлаа. Дахиад нэг юм сони юм гэдгсэн чинь нөгөө ингээд чон хамгийн үнэтэй юм та. Одоо эмгэгчин чоноо сонгохын тулд бүх эргэгчин чон энэ чонтой хамт уралдана л гэсэн үг юм да. Одоо нөгөөх нь ингээл төрөлөл Google гингүүт замдаа нөгөө өвчтөй сулдороо ингэж замасаа цуцаж ядарсаар байгаа. Одоо чи нөгөө өвчлээ гэхтэр бас тэгсэн байх нь шүү дээ. Одоо ингэ залуучууд гүйж ирээдүйн нөхрөө санддаг шүү дээ. Тэнгүүт нөгөө ирээдүйн нөхөр нь гүйж арчиж байгаад нэг за энэ ганцаараа үлдлээ гэдгийг нь ойлгоод зогсоод тэгээд энэ хоёр гэр бүл болдго юм байна. Тэгээд гэр бүл болонгуудаа тэр хоёр хизээч би биенээсээ хацахгүй. Тэгээд нэг нь ингээд өглөө гэсэн тохиолдолд дахиж одоо гэр бүл зохиохгүй. Чичээ гэсэн нэ. Тэг гих жишээтэй. Тэгснээр заан бас тийм маш үнэн чамтай. Тэгэнгүүт заан дээрээс насар ухаантай. Ингээд өөрийнхөө сүргийг явж байгаа аюул одоо би ганцаараа төрүүлж явж байгаа гингүүт одоо манай сүрэг явж илаа гэж бодоход нэг муу юм тохиолдчихлоо гингүүт тэрийг би танаас сүрглөө мэдээлэхтэй дэвсдэг. Тэнгүүт тэр нь ингээд нөгөө зөвхөн заанууд тэрийг нь ялгаж сонсгоор ингэж чимээ өгөөд тэгээд чи за энэ замаар насмагийн сүрэг явж исэн аюул дурдсан байна бүгдээ эргэе гэдэг шиг зэлж явдаг. Тэгээд дээрэс нь заа ингээд өөр сүргийг хамаагүй заа өгцөн байна шүү дээ. Тэгэх юм бол заавал дэрэгдэн ингэж бүр хүндэтгэд үзүүл сүргээрээ ингээд өвдгөн дээрээ суужгаад гээд нэг хөлөө бүр ингэж жагаад тэгээд ингэж хушуугаа урж жагаад ойролцоод юм байл шүү дээ. Тэгээд нулимс гоожод идэм бил. Амар сонирн байгаа үстэй. Тэгээд ингээд амтны ертөнцийн талаар би бүр ойлголттой болоод тэгсэн мануул гэдэг нэг хөөрхөн амтан байт юм байна. Тэр нь жижигхэн муур шиг зэрлэг муурлын байна л да жижигхэн битээ. Тэр ингээд мэдээж ирвэсний төрлийн амт юм жаахтар ташгүй мошгүй юм тийм байсан ч гэсэн хүнтэй таарлтад ч юм уу гинт айн штэ. Тэр аргал урталтай ярьчихдээ. Нуугч.
Зөө тийм нийтдээ. Зааны туул гэсэн чинь хүнд хамгийн амархан тасамтгай амт юм байна л да. Ер нь амтнд одоо ингээд амтнжээс хүрээлэн байдаг юм байна. Маш тасамтгай. Тэр нэг амтны хүрээлэнгийн Индонезийн нэг амтны хүрээлэнгийн одоо нөгөө амтны сургагч нь тэ ингээд нэг зааны туулд хоол өгдөг гэсэн. Тэгсэн чинь тэр нэг ард гэртний ажил явдал гараад ингээд ирч чадахгүй нэг 3-7 хоног болцсон чинь тэр өөр хүний гарнаас хоол идэхгүй гэж хөлбөрөд өгсөн. Ямар хөөрхөн. Харин сонирн байгаа зү. Тэгэхээр тэрийг нөгөө тэр амтны хүрээлэнгийн тэрнээс хойш бүх хүмүүс адилхан хуцалдаг, адилхан юм үнэртэй болгоод тэгжиж одоо тэр амтныг ингэж ялгуулахгүй болгож байгаа гэсэн. Тэгээд байн солигддаг тэр хүмүүс нь. Тэгэхгүй бол нэг хүндээ тийм хит тасамтгай гих зэрэгээр амтны тухай сонин юм байт юм билээ шүү. Энийг би нөгөө хүүхдүүдийг ингээ үзээсэй гэж боддتي. Би өөрөө энд бүр яг тэр үедээ ингэж үзчихэд манай хүү одоо амтны тухай үзэх бүр чихтэйхэн дуртай. Чи ээж шарк хэдэн төрлөөдгийг мэдхүү гэл хэлсэн. Тэгэл ерөөсө бүгдийг мэднэ, динозаврыг ч мэднэ. За би одоо нэг амтны тухай ярьшвал би зогсохгүй. Би шам хэрний тухай нэг марцсан юм. За хэрэм амар мартамтгай юм байна. Тэгээд ингээд хөөрхөн амт яг удирч байдаг бүхлээр зэрэг хүн тэр шамгс самрыг нэгснээсээ биш мартамтгайгаас осолт юм байна. За яадгүй гэсэн чинь манар ингээл самраа түгэл гэл ингээл энэ тэнд ингээд газар ухаад нуудаг. Тэрнийхээ 70%-ийг мартчихдаг. Таан уснаад сандаггүй. Тэнгүүд тэр нь бас нэг талаас хэрмийг тийм мартамтгай байгаль их заяад гэн яасан. Хэрэм чинь өөрөө хушмат тарчиж байгаа юм биш тэгээд. За ёо. Тэгээ ингээд энэ амтны цохилтолгоо юм амар тийм сони юм биш шүү. Яагаад ч юм бөөмөд хүн ингээд хичнээн амтны тухай мэдэх тусам өөрийнхөө ер нь жоохон манагд өгдөг юм итгэл юм билээ тий. Би тэгж бодсон. Би өөрийгөө маш сайн ээж гэж боддог байсан чинь тэр нэг муу мэлхийнээс дор ээж юм байна гэдгийг бас. Мэлхий яах вэ? Нэг хамгийн унж мэлхий байт юм байна. Би нэрийг мартчихад байгаа. Тэр болохдоор нөгөө одоо нэг төрсөн штэ. Төрсөн ингээд мэлхий одоо мэлхийний зулцгыгаа модон аюулгүй газар авчиж нөгөө бусдад идүүлэхгүй гэж аюултай газар ингээд зааж ихта би хэрвээ одоо буруу санаагүй бол чи бид нар одоо авирлаа гэж утгад те Гималайн оройлоо гарч авиртал тэгж их явдаг. Тэгтээ артлаа нөгөө төрсөндөө ингээд нөгөө заавал тэр чихтэй байлгах хэрэгтэй юм байна л та юм. Бустай байлгах хэрэгтэй. Тэгтээ бүр яадаг ч билээ айггүй хэцүү. Дэлхийн хамгийн ийм нөгөө одоо өмнөж ээж нарын тийм автобус гэдэг нөгөө 8 айлч тэгээд энэ хоёрыг уншиж байсан аахгүй. Сони юм байл шүү. Тэгэл уншаал гэл ах тусам хүн ингээд хайр гэдэг бол амьтанд ч байдаг инстинкттэй энэ бол ойлгомжтой зүйл. Энэ бол сүултээ хүндлэл байх хэвээр. Дээрэс нь хүн нэгэнтэй ингээл бүх юм хайран дээр тогтдог гэж байлаач байсан гэсэн харьцаан дээр тогтно гэдэг баталгаатай болоод шөө дээрэс нь чиний зүтгэж байгаа салбартай бидний хийж байгаа энэ урлаг гэдэг зүйл чинь атгуус хүн хоёрын хамгийн том ялгаа гаргаж өгдөг юм байна. Одоо нэг юм бигемот орсоор бол бигемотод усны өхөр шүү дээ. Усны өхрийг чи харуул өргөдөг уйлна заа юу. Одоо тэр эргэгчин эмэгчнээ авахын тулд ингээд том амаа ангаагална зодтолтол алцал буу юм болж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сул доройгоо яасан бүр ингээд сүргээсээ жигээд хайчдаг. Тэр ганцаардж өгдөг. Яна. Сул доройд тарсан өөртөө гомдол. Тэгээ сүргэн бүр хавтуулахгүй. Тэр ингээд бараадаа тэнд яваал. Тэгж байгаа ганцаардад хүчдэг. Бүр ганцаардаа. Тэгэхээр амьтанд ганцаардл байдаг л байгаа байхгүй юу? Тэ хүн ингээл юу бусдыгаа зэмлэхтэй амьтан шиг гэдэг яасан юм дээр магтаад байгаа юм байна. Яг муулын гэх юм бол чистэ чистэ нэг хүний ярьсан өмссөн гэдэг юм яг нэг юм үг бодож болох хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Хачаа юм тархинд болсон шүү дээ. Эргээд хоёлоо нөгөө юулаа орё. Одоо нөгөө танаа хоёр чи амтнд хэрийн нэг мууртай ядж байгаа чихээ хазуулсан сурагтай илүү тий. Ингэсэн нөгөө Оки студ дээр Кевинийг хоолойны бичлэгтэй очсон чинь бүр үнэхээр хөрхнөдтэй муур бүр ямар хөрхийн. Тэгээд үнэхээр ингээд бас над дээр ирээд заахгүйсэн чи Оки хөөе минийс чам таалагдж гинөө би харин нөгөө авсан чинь ингээд харшилтай юм шиг байна гэд. Тэгээд зөвшөөрөл зайлсан. Тэгээд надад бүр үнэхээр таалагдаа. Тэгээ би тэр моорыг авсан. Jenny гэж нэр өгсөн.
Тэгээд муураа авсан. Тэгээд аваад нэлээд удаан байжсэн чи нэг өдөр ирээд бинийг ингээл цээжин дээр ихтэй харна. Надад ингээд дараад жоох нэг хэцүү харна. Би нэг хүнжил дээрээсээ гараараа ингэж түлхээд усуучаад ингээд суусан чи буцаал ирж идэг аахгүй эрэхтэй бүр нэлээд зэвөө ингээд ирж ийна. Тэгэл кино үзчихсэн чи намаа фиан гэл шууд чихнээс ингэж майждаг шүү дээ. Яа. Тэгэл ингэж майж ингээ чихнээс ингээ хадсан уу эсвэл ингээл майцсан. Тэгтээ ямар ч нэг амар юм муухай. Тэгтээ сорим морь үлддэг юм байлээ. Тэгээд би нөгөө мурнаас айгаад тэгээ заяа гэж хүнчлэн дороо авчвал муураа авчихлаа гооч юм гээд. Заяа дээр нөгөө хичээлтэй эрт ундчдаг би тэгээ кино үзсэн гэсэн чи. Тэгээд заяаг над муураадаас тэг яг зохицуул эсвэл хөндөө гэсэн. Би үнхээр гэртээ очихгүй нэгэд айгаад. Тэгээ ер нь бол би одоо нэг өөртөө айгүй их цаг гаргах ёстой учраас өөр хин нэг хайрлах хүртэл надад тийм нөө сэтгэл байхгүй учраас би амтан заагаад явах гээд нохотой ээж үтсэн, мууртай ээж үтсэн. Тэгээ ер нь яг сайн хүнд өгье гэл тэгэл өгсөн даа. Тэр өөрчлөлт гэдэг юм байна шүү дээ тэр чинь тий. Нөгөө манай муур саяхан мууртай байсан чинь тэр манай муур бүр эрхийн маанаг болоод хулган хараад эхэлж шүү дээ. Идэх гэсэн үг. Үгүй ээ би одоо энэ хулганыг барьж аваад идэл бүр аюул болгондэй гэж амар юм харах юм дэ гэжсэн чинь манай мөр хулганд эрхлээд байж аваад байна. Үгүй яна эрхлээд гэсэн ба. Эрхлээд. Өөргөө муур гэдгийг мэддэггүй муур байсан шүү дээ. Нохоо гэж байна. Тэгээ бас өрчлүүлсэн. Бид нар нэг очиход нэрээ нэг муур байсан. Цагаан царайлттэй. Тэгсэн чи яасан өнгө тууштай. Муур авлага нохоо. Ер нь л үнэхээр тижээж чадахгүй болол тэгээ цаа эзэнд нь өрчлөлөд өгөх нь хамгийн зөв юм байна. Хүүхдүүд бол яг хөөрхөн өсөрчтэй юм байна. Хүүхдүүд тэгээд амтнд их дуртай болж хувирд юм бэл. Монгол улсад чинь юу амтнд нохоод одоо дуртай маш их хүмүүс эдгийг тэр муурнаас олж ойлгосон. Яг одоо муурны тухай группууд фэйсбүүкээр байна шүү дээ. 30 мянган гишүүнтэй гэх жишээтэй. Олон гишүүнтэй их олон группууд. Тэгээд ястаа чиний хэлдэг үнэн байхгүй. Од гэрэл бас мууранд амар дуртай номод л. Айгу гоё явдаг штэ гэл ингэж мингээл явна гэл одоо тэр муурын алгаа гэж жинхэнэ тэдний муураа огийн хоёр хийгээд байгаа шүү. Тэгээ манайр хэлжсэн байхгүй. Хэрвээ хайрлаж чадахгүй юм бол битгий аваа. Яг хайрлана гэж тангараг өргөсөн тохиолдолд хайрл. Тангараг өргөсөн ч хайрлаж чадахгүй байдаг штэ. Тийм бол юм билээ. Би тангараг өргөө хайрлаж чадаагүй шүү. Яг бол тэр өөрийгөө нохоод болчихсон. Борис минь уучлаарай гэж нэг тийм юм болсон юм. Одоо авокад чиний тоглолт надлан ингээ хойшилчлоо. Чи төрийн төрсөн өдрийн ойрхон 2 хоногийн зайтай байлаа. Нэг хоногийн. Чиний 5-нд тий? Чи 4. Минийх 6. Би 5 чи 6 юм. 4 ч болтой юм уу? 16 ч болтой. Болтой байлоо. Чи бид гурав нэг их ойрхон болтой тий. Одоо тэгээд төрсөн өдрөөр тоглолтоо хийх үү те. Дахиад нөгөө надлан чи юунаас болоод цэцлэгдсэн шүү дээ. Тэрийг бид нэр хараа одоо 9-р сарын 10-11-нд Степа Ариана гээд өсвөр өргөнд хийхээр төлөвлөж байгаа. Одоо энэ 9 сар. Тий, одоо энэ 9-р сард. Уг нь бол 7 сар юм уу 8 сар гэж төлөвлөсөн боловч нэг тоглолтын тасалбарыг авсан ихэнх хүмүүс нөгөө нэг оюутнууд хөдөө гадаа байгаа учраас ер нь хичээл эхлэх үеэр байх нь хамгийн зүйтэй гаргалгаа гээд тэгээд 9-р сард ер нь бол энэ тоглолтын анхнаасаа Степа Арианад хийхээр төлөвлөж исэн. Тэгээд тухайн цаг үед ашиглалтанд орох хугацаанд болоогүй учраас хөрс сэргээлтэй яг буян тухай спорт комплекс хийхээр төлөвлөсөн байсан. Тэгээ яг цар тахал яг Монгол улсад анх гарч эхлэхээс 9 хоногийн өмнө тоглолтоо цуцлаад тэгээ бидний бэлтгэл ажил ерөнхийдөө бараг 100% хангагдсан. Яг тайзаа засаал тоглолтынхаа бэлтгэлд орох дутуу байсан. Тэгээд харамсалтай нь тэгээд хойшлоод миний сэтгэл санаа хэцүү байж үзэгчтэй маань ч бас сэтгэл санаа нэлээд гэгэлзэл үлдсэн. Гэхдээ энэ хүртэлх хугацаанд бас маш төвчээртэй хүлээж хамт байгаад бас би дашрамд та нартай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ ямар ч гэсэн тоглолтын маань 9-р сарын 10-11-нд гэж бид нар товлсон байгаа. 9 сарын 10-11-нд сүртэй болох юм байна да. Маш олон бүжигтэй альттай байгаа юу? Ер нь л баг бүгдээрээ л бүжигтэй. Тэгэл ер нь одоо нөө Укагийн онцлог миний хамгийн хийж чадах зүйл гэх юм аа. Дээрээс нь миний хувьд үзэх дуртай зүйл гэвэл яг юм бүжигтэй, дуутай
Тэгээд юм хөгжилтэй зөвүүн эсвэл утгартай эсвэл секси тийм зүйлийг үзэх би өөрөө дуртай болохоор ер нь яг тиймэрхүү л байлгахыг тоглолтоо хичээж байгаа. Болчин тэр бол нөгөө хүмүүс нэг юм юу амархан гэж боддог юм шүү. Нөгөө тайзан дээр байхыг те. Надад болохоор заримдаа хэлмээр санагддаг байхгүй. Хүн ингээд юмд гоёод гараад явах цаг хугацаа бүр дашаа зарцуулагддаг шүү. Нэг арга хэмжээнд явхад л яадаг үлээ. Тэр шиг ингээд тэнд чинь зүгээр л зочин болж чадчихсан л төрсөдризм байхад тийм байгаа юм чинь шүдэрсэн дуулна, шүзрэтлийг удирдна, шүн чи хөгжмөнтэйгээ байна тэгээд бүжиглэн гэдэг бол бүр супер хүнд ажил те. Гоё тэгээд ер нь ингээл унтахаасаа өмнө эсвэл гоё шин дуу гарсны дараа эсвэл клипээ хийж явахдаа эсвэл ингээл замд явж байхдаа тэр бүх нөгөө тоглолтоо яг ингэж нэгэл яг тэр үе дээр нь тийм үгийг хэлээл яг энэ үе дээр нь би нэг ингэчмээр байна гэл тэгэл ер нь тоглолтын зохиомж нь өөрөө агуулга нь өөрөө яг энд ирж байгаа хүмүүсийн тоглолтыг үзчихэд гараад явахдаа ямар хүсэлтэй эсвэл зоригтой эсвэл тоглолтын агуулгаас ойлгож өөрийнхөө цаашдын агуулгыг бий болгох хэрэгтэй. Тэгээ тоглолтыг ингээл бид нар чинь нэг тоглолт юм уу эсвэл кино үзэл дуу сонсох мэдрэмж чинь заавал нэг өгөгдөл байд. Эсвэл хин нэг санах, эсвэл хин нэг хайрлах, эсвэл ямар нэгэн зүйлтэй болмоор, эсвэл хин нэгэн шиг баймаар тий. Тэгэхээр яг энэ тоглолтын дээр ч гэсэн бидний бас нэг утга зохиол нь зорилго нь гэл төлөвлөгөөнүүд одоо өнгөрсөн жилийнхаас дахиад өөрчлөгдөж тавилт нь дэглэлт нь дахиад өөр болж байгаа. Бид нар их дэлхийгээ ер нь бол хайрлах ёстой. Одоо би яг энэ хүртэл их дэлхийг хайрлах гэдэг тэр мэдрэмж агуулгыг өнөөдөр их шигэн ингэж гүн ойлгож байгаагүй. Байгаль дэлхий гэдэг бол өнөөдөр ч гэсэн Монгол улсад дэлхийн цагаагаар одоо хамгийн хуурайшлынхаа өндөр түвшинд явж байхад манай Монгол улс ийм бүрэн чиглэг ийм бороотой байх нь ялангуяа энэ цар тахлын үед бол үнэхээр бүр ингээд их дэлхийдээ залбирмаар тий ядаж сэтгэл санаа хэцүү байгаад бүгдээрээ ийм хориотой байгаа үед гадаа үүснөөгөө сайхан ургаад энэ бүх зүйлний 3-4 жилийн өмнө болсон бол харьцуулахад үнэхээр аимшигтай амар халуунд хүмүүс яаж гэртээ байх вэ те аимшигын одоо салхи шуургатай бид нар яаж аз болж хаврын аимшигын хавсрахтай шуурганаар бид нар баг гэргэртээ бараг л байсан. Тэгэл яг гоё гадаагаа дэлгэр сайхан болонгууд энэ карантин ингээл тавигдаад яг энэ цаг үеэ бид нар маш сайн ухамсарлах, хайрлаж, үнэлж, хүндэтгэж нэг зөв дурсамжаар бие бинийгээ тэтгэх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ тоглолтынхаа агуулгыг ч гэсэндээ ерөнхийдөө яг энэ байгаль дэлхийтэй уялдуулъя гэдэг төлөвлөгөөтэй зохиолоо гоё юм явуулж байгаа. Тий. Энэ одоо энэ за тоглолт тайзан дээр надад камертаны ганаад тэгжсэн. Нөгөө асуучсан төсөршгүй цамаг дээр бид Сингапур дэрний бичлэгэнд явчаал нэг их шумууланд хазуулал яриа суудаг байхгүй юу. Тэгэл шоргоолж нас хазна. Жижигхэн нүдэнд үзэгдэх гэнүүд нь хазаа явчихна. Тэрэн дээр чи ингээл ноцолтоод байлтай биш өнөө хүн зүг анхаарал сууж байгаа. Тэгээ ганаас нөгөө тайз гэж чиний хувьд юу юм? Ер нь одоо тайзан дээр авдаг таашаал нь шүү дээ. Энэ таашаалыг чи юутай зөрлүүлж чадах уу гэж асууж ирсэн юм би. Одоо тэрнээс хойш би энэ асуултуудыг хүмүүсээс асуудаг. Гэтэ хаяахаа асуудаг. Хариултын Ганагийн хариултыг би хэлэхгүйгээр чиний хариултыг сонсох үү. Тайзан дээр гарах миний мэдрэмж яагаад ч юм яг дуулж дуусныхаа дараа нэг юм сэтгэл санаа маш юм дүүрэн болох мэдрэмжүүд ер нь бол бас тэр болгон олон биш дандаа цөөхөн янз бүрийн газарт олон газарт очиж дуулахад яг тухайн хүлээж авч байгаа хүмүүс нь одоо яг над шиг өөрийнхөө контролыг алдах тэр мэдрэмж нь үзээд суухан болвол тэгэл тэр хүн юу бодож байгааг нь мэддэхгүй шүү дээ. Намайг яаж хүлээж авчиудоо таалагдаагүй эсвэл үнэхээр дуртай байгаад өөр юмнаас болчихвол гэл ер нь амар олон бодол. Тэгэнгүүт хамгийн гоё зүйл бол яг тэнд байгаа ихэнх хүмүүс нь босч ирж хамт яг өөрийнхоороо биш минийхаар байх тэр мэдрэмж надад хамгийн гоё. Гэл хамт чи ангирсан читэй энэ яг харагдсан.
Ганаа надад хариултаа ингэж хэлжсэн. Энэ дэлхий дээр би энэс илүү таашаал мэдгүй. гэж. Тэгэхээр нөгөө Камертоны 10 жил стадион төв зэмлэгээ болоод гэдэг ингэж яхад төв зэмлэх дотроо битүү хүнтэй өшөө гадна талаар битүү хүнтэй тэгээд тэд нөгөө яг уйлал дуулдаг байхгүй юу. Уйлал дуулаад гэл ингээл 18 нас гэл ингээл ахтар чинь төв зэмлэх тэр чигээрээ гадна талд байж байгаа хүмүүс нас хамт дуулаад юу хөөр юм. Тэ орч чадаагүй. Тэгээд гадна байгаа хүмүүс хамт дуулгангууд тэр дөрөв ингээд нөгөө болд ингээд нөгөө нэг бүр ачаараа ингэж өсчээ тэгээд ойлоо дуулж ойлгохтаар ч хүний хоолой зангираад одоо тэгээд бүр тэгэлгүйгээр яг жид явахгүй юу. Гамаг тэгж хэлэхэд би яг тэр санаанд орж ирсэн байна. Тэр ч үзэж байгаа бид нар тэгж одоо хажуугаас нь ингээл бүгдийг хараад хаах гэж яаж байгаа юм чинь тий. Энийг яг ганаа томьёолж хэлж байгаа юм байна шүү дээ гэж бодож ирсэн. Чи нэг одоо ингээд нэг дотоодын хамтлаг дуучдынхаа нэг болохоор очиж үздэггүй ер нь тоглолтуудыг. Би Камертон хамтлагийн тоглолтыг л ер нь үзчихсэн. Сая хамгийн сүүлд гэвэл Болтаахын тоглолтыг Японд очиж үзсэн. Та шиг бүнд нэг Япон явсан шүү дээ. Гэсэн. Яг үнэхээр тэрийг бол яг юм зорж төлөвлөж очив. Яг тухайн үед чинь Болтаах нэг гадаадын орнуудаар аялаад тоглож байсан шүү дээ. Тэрийг яг Японд очиж үзээгээл. Тэгэл визийн мэдүүлгээ өгтөө дуучин болдын тоглолтыг үзэхээр явж гин. Тэгээ тийм үзрүүдийг үзнэ гэл. Тэгэл яг үнэхээр гойсон. Гоё тий. Үнэхээр гойсон. Тэгээд хамгийн гоё нь очиод яг Болтаахтай нэг буудалд бүгдээрээ байрлангуудаа тоглолтных нь тасалбарыг авсан хэрнээ бид нар бас арийнхаа өрөөнд нь хамт бараг ардна гэж алга тасч байгаа л Болтаах ингээл хөсөө арчаал ёо тэр мэдрэмж нь үнэхээр гоё бүр. Яг юм догтлолтой тий. Догтлолтой тэгсэн мөртөө ингээд хараагүй. Болтаахын дуулах гэж байгаа дуучных нь хажууд ханд өрөөнд нь байж байгаа л гараал тоглолтыг үзнэ гэдэг болол. Тэгээ бас Болтаахын бас хүндтэй зочд нь болоод ирсэн гэдэг нь бүр бүр үнэхээр хаасан Монголоос зорж ирээд тий. Тэр ч гоё. Чи яаж өөрөө усраа гарчаагүй юм тий. Тэгээ тэр мэдрэмж бас айгүй гоё байдаг. Тэгээд би бас нөгөө Lenny Kravitz-ийн тоглолтыг бас очиж үзчихсэн. Тэгээд бүр үзэхдээ би ч нөгөө Lenny Kravitz-ийн бүр үнэхээр дуудлсан тийм дууч мэдээ байхгүй. Тэгэнгүүтээ нөгөө вент очил хичээндээ байж байхдаа бүр оройн Lenny Kravitz-ыг зүүдэлж хөдлээд өмнөр нь орж буудуулаад суммаа өөрөө бүр ингээд тэгэл урд нь очил над руу ингээл харангуут ингээл зүрх чичрээд ингээд би бүр яагаа мэдгүй цаашаа харангуутнаа гэж харангуут ингээд өөрөө бүр ингээл батаарал. Тэгэл яг өөрөө би ямар ч байсан нөгөө тайзан дээр дуулж байхдаа энэ хүмүүс ямар ч байсан би одоо миний тэр нөгөө нэг мэдрэмжийг авч ирсэн мэдрэмжүүд байгаа гэж бодохоор бүгдд нь ингээд одоо хөрч үйлчилж мэдрэгдэж болж өгөл бүгднгийнх нь харцраад тулж байгаа л нэг ямар нэгэн байдлаар биеийн хилэмжээрээ би чамаагийн дааг мэдэрч байгаа шүү гэдэг тэр зүйлүүдийг бас мэдрэхийг үгстэй. Гоё шүү дээ. Ямар гоё юм те. Би ч бас өөрөө тоглолт үзэхдээ би тэр хүнийг тэр дуучныг тэр хамтлагийг л зорж орчиж үзэж байгаа юм чинь тэр бүх цаг хугацаагаа яг тэнд байгаа хүмүүс рүү бүгдэн рүү одоо би яг чамтай хамт байгаа шүү л гэхийг мэдрүүлэхийг ер нь хүсдэг. Тэрнээс тийм хүсдэг. Анаа бит хоёр тоглох хөөж явж үздэг. Дэлхийгээр бол хаач гол байсан хамаагүй. Өөр нэг тийм хүсэд мөрөдөө сүд болоод юм илүү их одоо яадаг нэг юм одоо жишээлбэл ингээл нэг амар гой бриллиантын бүгжин дуртай байсан бол тэр хүн тэрийгэ зүгэл амар кайфрэн шүү дээ. Аваал худалдаж авах мэдрэмж нь өөр гой зүөх мэдрэмж байна. Анаа бит хоёр яг тэр мэдрэмж адилхан байдаг. Тэр шигээс зарлалт болж фон карт тэгээд зурсан явж үзчихээ гэх юм үзэл. Тэгээд энэ тэнд үзээд одоо Америк хэлсэн гэсэн тоглолтууд гэл үзэл гэлэхдээ мэрэгжлийн хүчтэй юм байлээ. Сууж яснаас хамтрал. Тэр энэ яг байж байгаа. Йоо, тэр хүн нөхөрлөө. Тэр гэсэн бас нэг тийм их юмтай байна. Тэгэнгүүтээ сүүлд гарын тэр Ennio Morricone-ийн би улаан фэн байсан. Одоош фэн л дээ. Яг хичнээн нөгөө ертөнцид очсон ч хэлсэн гэсэн. Би нөгөө ертөнцийг нэрээ санаас нар гэж боддог болсон шүү дээ. Тийм үү. Тийм. Нар гэж боддог болсон. Тэгээд
Тийшээ очоод асууж би одоо тэр улаан фэм байх хэвээр play in love энэ бол одоо миний амьдралын юм одоо сүлд дуу юм ааш юм тэр шиг гэл явчих байхгүй. Тэгэхэд ерөөсөө сандраагүй. Ямар ч тийм юм алтаагүй яг гол манай 90 настай хүмүүрөө тохиод гэж байж хаад 90 хэдэн жилийн хүний туршлага гэж бас юм билээ шүү дээ. Тэгээд Кёрн очиж Германд үзчихсэн шүү дээ. Тэгэл дараа нэг интернетийн мэдээ харж исэн чинь манай чинь Оскарын шагналд насаараа дэвшээд шагнал авч чадахгүй гэж нэг аваад тэгээд насарсан. Тэгээд нар болсон. Наранд очсон. Яа би чамд нар гэж боддог болсноо хэлэх үү? Тийм л та. Нарлуу хинж ярьж чадахгүй шүү. Тийм биз? Ямар ч одоогийн байдлаар хөндлөх юм бол тэр шигтэж байгаа их гал руу орж чадахгүй. Орч чадахгүй. Энэ дэлхийн цүн бас гал байгаа. Тэ? Тэгэхээр зэрэг энэ ч хүмүүс нөө там гэж яриад байдаг. Энд нэг гал байгааз. Тэгвэл диваа чин тэр гал юм байна гэж би бодсон. Аль руу ч явсан зүгээс нь хариу ирдгүү штэ. Тэгэхээр нөө диваа чинд нь тэнцэн очсон. Одоо ч нартай л байгаа штэ. Тэнгэр жаахан бүрхэг байсан ч нар гэрлээ өгчл байгаа те. Нар хэтгэн минут секунд ажиллаа хийхэ болчиход дэлхий устдаж. Тэгээд тэр чинь наран дээр очсон нөгөө миний өвгдөөц чиний аавтай эдрий нэг шиг нөгөө одоо орж ирж байгаа цацраг нь яг тэр хүмүүсийн бидний харцсан юм болов гэж боддоо шүү. Бадар байна. Тэгж боддог болцсон. Тэгэл хавгаад хэлсэн. Тэгэл хавгааг чи нэг үг бичээд энэ үгээр доо хийхгүй гэж хэлсэн. Таны нэрээ бас нөгөө 7 тэрбум гэдэг шүлгийн хурд хамтлагийнх нь дуу болгоод тэгээ би хурд хамтлагтай нэрээ дууссан. Тэр тэнд бас тэр үгнүүд нь бас үнэхээр хүчтэй санагдав. Яг 7 тэрбумаас чи ганцаархнаа л юм чин. Тэгэл зүгээр л яг зүй бодол явах хэрэгтэй. Тэгэл угаасаа чи хийх юм бол угаасаа шөөмжлүүлнэ. Тэгээ зүгээр л хийдгээл хий. Шүүмжлүүлж байна гэдэг чинь чи хийж ийна л гэсэн. Чи амьд байна. Амьд байна гэсэн үг тийм. Үрээ бурхан болцсон хүнийг бол бүгд магтдаг штеп. Хит магтаад эхлэх юм бол ер нь бурхан болгож байгаа тал руу орж байгаа модал гэж бодхоор шинжиж байгаа юм бодсон штеп. Энэ тариханд элдээ юм уурахыг алиг дэрэх үү. 7 тэрбумаас чи ганц гэд нөгөө отгоо эдгээр чинь нэг би сандаж үг бичдэг юм биш шүү. Эморот ч бичдэг юм биш. Зөвхөн загиндаг байхгүй юу? Нэг юм аяач хэл. Маялаад байл та. Хийхлэгч гяс штеп. Юу эсэм бэ суулда бичлээ гэж бичүүлчихдээ шүү. За юу тэгш нилээ хэдэн юм хийсэн бэлээ. Одоо яах юм одоо нөгөө гүрэн ах юм гэдэг шиг тэгтлээ хийсэн бэлээ шүү. Тэгээд яа 7 тэрбумаас чи ганц гэсэн ихлээр энэ нөгөө хүний зөвхөн нүдний энэ цэцгийгөөр яг юм болохыг нь одоо яг ингээд тавтахгүй болохыг нь таньдаг юм байна. Босод энэ хурууны хин. Дээрэс нь энэ дэлхий дээр яг адилхан юм огт байдаг юм байна. Усны туслыг ингээ хүн тусч яхад адилхан л гэж харж байгаа шүү дээ. Нөө. Хоёр усны тусал хүртэл өрөөд юм билсэн бод. Тэ. Тэгээд 7 тэрбумаас чи ганц гэсэн. Тэгээ хүмүүсийг би өөртөө итгэлтэй байгаасаа гэж бодсон. Яг юм эргэж ямар чи хоёр яаж итгэлтэй байгаач энэ моментыг буцааж худалдаж давхарж ирсэн авч чадахгүй. Бидний нас бас яг адилхан тэгээ явж байгаа. Даш хойд наснда чи хоёр таарлаа шууд чидээ би энэ танихгүй шүү дээ. Тэ. Ер нь юу ч мэдэхгүй. Тэгэхээр энэ өнөөдрийн амьдралын гоёыг мэдэрч амьдрах нь гоё юм биш үү гэж бодохгүй. Тэндээс бол би бас яг юм ирч хүч бас яг авдаг. Хөөрхөн амт чи тэдрийг бүр панк болгоо гаргацсан. Панк рок болгоо гаргацсан тий. Хард хүмүүс чи панк рок болгоо зөвшөөрөд хэдлээ ингэчээ л та гэж. Тий. Тэр чинь харин зугаатай юм биш үү тий амьдралд тийм шин сайн юмтай. За ингээд бид хоёр яриад ах юм бол яриа л юм тий. Тэгээд та нар ингээд нөгөө өнөөдөр бид хоёрын ярианаас хүн болгоно өөр өөрөөр л дүнэлтүүдээ хийн, өөр өөрөөр л аавна. Ихэвчлэн анзаараад байхад одоо энэ одоо манай энэ влогийг тий залуу ээж нар их үздэг юм байна. Тэгээд хүмүүсийн ингээ асуултуудаас нь харахад бол ингээд илүү их амьдралтай ойрхон юм одоо яриад байгаа юм шиг байна энэ влогоор. Тэгэхээр зэрэг сонирхолтой асуултууд асууж илээ.
тэгж гэнэ. Баярсан тий. За баярлалаа. Тэгэхээр зэрэг УК-гийн та нар нөө тайзны УК биш те. Яг зүгээр ингээд ээж УК эмэгтэй хүн дээрэс нь асар том феминист бөгөөд асар тийм урталтай зоригтой мэдлэгтэй ирч хүчтэй төлөвлөгөөтэй гэх зэрэг чиний талаар ойлголтуудыг ол ер нь авцсан байх. Тийм жаахан. Жаахан энэ бол бас нөгөө туслаар авсан байх тий. Тэгэхээр яг одоо нөгөө олцны баг намттай нөгөө энэ гэдэг шиг тэгээ багаар үйжиж илүү сонирхолтой байх гэж бодож штэ. Тэгээд хүсвэл миний нөгөө энэ влог энэ чинь чамд бол мөнхийн опен штэ тий. Тэгээд өнөөдөр бит хоёр яриагаа тэгээд өндөрлүүлээ дөө тий. Тэгэхгүй бол нэг ингээ харсан чинь намайг амтны тухай эндээс нэг цамаг аатахыг авахулчих уу? Амтны тухай ярьжсэн чинь чиний нүд ийм болцоо авч шээ. Их тий. Миний халаасаас нь цамгаа бэлгэлэх гээд би. Гэхдээ энэ цамаг нь яадаг цамаг вэ гэхээр танаа хүү анхаа хийсэн. Энэ cover-ыг аяа. Do It альбомны маань cover-ыг танаа хүү анхаа хийсэн. Тэгээд энэ Do It цамагтаа би бас ер нь дуулахтаа дуугаа сонгож дуулахтаа дандаа л гоё ирч хүчтэй хин нэгэнд хэрэгтэй бас хинч сонссон өөрийгөө миний оронд ч юм эсвэл өөр хин нэгэн зүйлийг бичиж байгаа хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээсэй гэдээ ер нь бол дандаа гэгээлэг доонуудыг долохыг хүсдэг. Тэгээд Do It цамгийг маань сонсоорой гэж баярлаа. Ой юу яс. Лагер явах болгондоо сонсоорой гэж. Аяа яасан ч гоё юм те. Тэгээ энийг болохоор анхаад өгнө. Анхаа нэг баярлаа. Тэгээ бид хоёр энийг бараг л жил хагасан өмнө хийсэн ажил. Тэгээ би одоо л худалдаанд гаргаж байгаа. Уг нөгөө тоглолтойгоо зэрэгцүүлэл гарах байсан. Гэсэн чинь тоглолт маань хичнээн ч одоо хоошлоо гэдэг шиг. Оо яг цагийн юм цагтаа тий. Тэгээ энэ гэхдээ гоё бол тий. Тэгээд анхаа ямар ч байсан энэ Do It цамгийн маань ингэж харж ингэж бодож би яг анхаагаар өөрөөр нь нөгөө бодуулж хийлгээсэн. Цааш нөгөө болдын нөгөө би production энтрийг бас бүгд юм. Ханцын энэ гоё болсон биш үү тий. Тэгээд нөгөө ийм учиртай байлээ. Ингээд эн чинь миний нүд үж байгаа. Бацраа. Гээ сонгоод хийсэн гэсэн. Нөх хүн чинь нөгөө нэг дуулж байгаа дуушгүй амьдэрдэг гэсэн. Би тэгээ ер нь тэгэж аяга бэлчээд. Алла бүгшөөд гэж хэлжсэн байхгүй. Дуушгүй амьдэрдэг штэ хүн гээд. Тэгэл чи ингэж бодол үзээрэй за. Яг л дуушгүй л амьдэрдэг. Тэгэхээр би чамд одоо өнөөдрийн ярианыхаа төгсгөлд нь өөрийнхөө дуушиг амьдраарай гэж. Ерөө юу? Гэлала ерөөл бат сайхан оршээ. Энийг анхаад өгөх юм шиг. За баярлаа. За ингээд цугаараа амьдрал чинь аз жаргалаар бэлгэж явах болтугай. УК-гийн нөгөө бүрхэг өдөртөөсөн өнгөлгөөр харж чадчих штеп. Энэ бурхан тэнгэр ингээд чийг өгөөд ямар сайхан байна гэж харж байгаа шиг тэгээд ийм өнгөлөг сайхнаар харж байгаарай. Тэгээ нөгөө алтан үстэй. Баярлаа. УК-та. Одоо цааш нь олон ийм туслаар хүмүүсд өгч чиний сайхан энергинд чинь дуулгаас нь гадна яриа нэмэгдсэнийг дуулахад татай байна гэж. Маш баярлаа. Тэгээ насаагчтай ярилцахад ярихад бас ер нь хаа явсан газараа бас дандаа л бусдад ойлголтуудыг энэ яриа хөөргийг нь аягүй гоё зүг чигийг маш гоё гаргаж өгдөг. Тэгэл ер нь бас энэ тэнд ерөөлийн үг сонсоход ташиг ярьдаг болох юмсан гэдэг дандаа яг байгаа орчиндоо яг айгүй гоё жишээгээр ярьдаг маш ухаалаг эмэгтэй. Тэгээд тантай ярилцсандаа бас таны энэ нэвтрүүлэгт оролцсондаа влогод оролцсондаа баяртай байна. Баярлалаа. Ажил амжилтын ажил ололтын дээдийг хүсэн өрөөж байна. Баярлалаа. Хөөе би чамаас нэг ганц асуучихдгөө. Тэг. Чиний энэ УК гэсэн зүйлдэр шүү дээ. Энэ УК гэсэн юм гэдэр чи алт юм шиг байна тий? Биш. Биш юм. Бүрмэд таны энэ гэр шиг. Нэрээ энэ миний нөгөө Do It цамгийн маань бас нэг merchandise болж хийгдсэн. Энэ удахгүй бас ер нь л нөгөө эмэг зүйлтэй бид нар нэг хан заяа гээд
брэнд гэх юм уу. Тэгээ хамтраад бид нар айгуу гоё юм мерчендайсууд хийсэн байгаа. Тэгээ бас энийг утахгүй зөв limited edition болгож нэг яг юм do it don't stop тэгээ зүгээр л хийвэл зогсолтгүй байгаараа гэдэг утгатайгаар ийм эмэг зүйлт бүгжнүүд гаргаж байгаа. Тэгээд бас цомгийг маань үгүй ер нь намайг сонсч яадаг хүмүүст ер нь аль тэгэж яаж санал болгож байгаа гэх юм уу. За чи тэгээд нөгөө voice дээр бас тэгэл нэг болчих зүйлтэй тайлбар өгч. Би тийхгүй. Би ингэдэг үнэхээр давуу талаар аавна гэж гэдэг шиг. За баярлалаа. За маш баярлалаа.